надад орсон хөтлөөс 10,000 нэвтрүүл эхэлж байна. Энэхүү дугаар 2007 оны хамгийн анхны дугаар, хамгийн анхны 10,000. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энд юу хийж байна? Бэлтгэлээ хийгээд. Юуны бэлтгэл? Хөнгөний тамирчин. Тамирчин. За. Юунд оролцоход бэлтгэж байна? Одоо 2007 онд 3 сард Гонконгийн марафонд оролцоход бэлтгэлээ хийгээл. Бэлтгэлээ хийгээл. За. Найдвар хэр харагдаж байна? Найдвартай л гэж бодож байна. Найдвартай. Ахын төлөө зүтгэж байна. Ахын төлөө зүтгэн. Мэдээж. Бэлтгэл хийгээд ер нь овоо хэдэн төгрөг хэрэг олно ч ер нь хувцснаас авахуулаад энэ малгайлал бүрт амар цамцсан байна шүү дээ. Хэрэг болно. Хэрэг болно. Иж ухаас хэсгэлээд. Иж ухаас хэсгэлээ. Им тариа авах нь. Им тариа бас хэрэглэдэг юм. Хэрэглэнэ. Хэрэглэнэ. Иж ухны гүйлгээд бас юу авах вэ? Тэгээд витамин. Тусгай юм идэх үү? Тий, тусгай юм идэх. За. Урд нь ер нь ямар амжилт үзүүлж ирсэн бэ? Азийн оргон тэмцээнд орж ирсэн. За юу ямар амжилт вэ? 15 дугаар аймд орж ирсэн. Хідэн тамирчнаас. Бүх оролцсон хүн гэвэл 30,000 гаруй хүн. Яг шигшээ тамирчид гэвэл 34 тамирчид. 34 тамирчнаас 15. Дажгүй амжилт байна, тийм үү? Одоо тэрийг улам ахиулах гэсэн. Ахиулна. Ахиулна. Тий. Сэрэмбэлийн армуудаг маяг үгүй. Апо үзэл компаниас өгж байгаа мөнгө. Юунд зориулах вэ? Хүнтэй шалтгаан байна уу? Шалтгаан гэж сонсъё. Байна. Аян шалтгаан байна. Одоо эмнэлэгт бас шивжүүлнэ. За. Эм тариа хэрэглэх тариагүй авах мөнгө төрөхгүй болчиход. Мөнгө төрөхгүй болчиход. Уг нь хэдэн тамирчтай уг нэг төрөмрөөс уг нь дэмждэг үү юм та нарыг? Бид нарыг бол байхгүй ш дэмждэг. Дэмждэг. Байхгүй. Бор зүрхээрээ тэгээд дуртай юм болохоор дуртай энэ спорт хайртай юм болохоор Монгол оронд хөгжүүлэх юмсан гээл. Монгол улсын нэрийг гаргачих юмсан гээл. Энийг өгөх юм бол тэгэхээр эмдэр очиж аав тийм үү? Эмдэлт очоод. Хэр хангалттай авах бол хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Үлдсэн мөнгө нь мөнгөлдөх юм биш харин. Үлдэхгүй харин ч. Яг л таарж гинөө. Тий тааруулна. Яг л таарж гин. Ямар нэгэн тэмцээн гинэ? Олон улсын Аз зэрэглэж явчихсан. Марафон. Яаж зэрэглэх юм уу? Тэнд оролцсон. Сэрэмбэл. Тий. Амжилт гаргана. Гаргана итгэж гин. Тэрэнд 10,000 хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амжилт гаргахад хэрэгтэй. Маач Апо үзэл компаниас энэ чамд 10,000 өгч ир Монгол орныхоо нэрийг дэлхийн дахинд гаргаарай гэж найдаж байгаа шүү. Сэрэмбэлээ. Болж гин үү? Болж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Хичээн шүү. Наа чинь олон хүмүүс итгэл явж байгаа шүү. Чадна. Чиний нэрийг чинь би зургатаар харъя заа юу. Сэрэмбэл төрүүлчлээ гээд. Тэрэнд нь харин бид нар энийг дэмжсэн юм аа гэдгийг өөрөө. Их мөнгө шээ бас бага мөнгө ш. Ажиглал хүсье. За баярлалаа. Баяртай. За шууд эмзгэрөөгөө гүйчнээсээ одоо шууд. За баяртай. Хаарж алхалж байна. Нэг нухсан мөнгө хийхээр. Нухсан мөнгө хийхээр. Нухсан мөнгө хэд гарсан бол? 100,000 доллар гарсан. 100,000. Ямар л хийх юм? 2 хүн оцсон мөнгө. 2 хүн оцсон мөнгө. Амьдрал ямар шүү вэ? Зүгээр хэвээ? Хэвээ. Хэвээ амьдралаа ер хэсгэл хангамжтай байна уу? Хангамжтай байгаа. Дажгүй байна. Таны нэр хэм бэ? Мегмар. Мегмар чинь таны хувьд хэрэг мөнгө вэ? Яг мөнгө бол янз л та. Хэрэгцээтэй хүнд бол над их мөнгө. За. Яг их мөнгөтэй хүмүүсүүд бол яг зүгээр хэрэглэнэ л юм. Тайланд нь багтах бай. Мөнгөтэй хүнд нь орох уу? Эсвэл мөнгөгүй хэрэгцээтэй хүнд нь орох уу? Би дундаж амьдралтай. Дундаж амьдралтай хүн энийг олохгүй үстэй. Энэ мөнгөний хэмжээг 10,000 төгрөг. Гэхдээ яалаа гэж голох мөнгө бол мөнгө шүү. Мөнгө бол мөнгө. Нөгөөс чи би танд 10,000 төгрөг маягаад өглөө. Надаас л юун зориулах хүнтэй шалтгаан байна. Хүнтэй шалтгаан бол би танд маягаад өглөө энийг. Би энэ мөнгөг авахгүй. Яагаад? Ядарсан хүмүүс өндөө байгаа юм чи тэдэрт очив. Хүчий гэж юу? Тэгвэл танад 10,000 төгрөг өгч би бас таны 10,000 төгрөг өгч би бас хүмүүс тараачих. Болно шүү. Яах. Надад Апо үзэл компани хангалттай зөндөө мөнгө байгаа. Мөнгө хэрэггүй мэн тийм үү? Хамгийн сүүлчийн асуулт амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгт та санал нэгдэх үү? Амьдрал янз янзын юм дээр тогтдог шүү. Амьдрал хайр дээрч тогтно, мөнгөн дээрч тогтно. Мөнгөгүй бол хичнээн хайртай байгаа ч амьдарч чадахгүй, хайргүй бол мөнгөгүй байгаа ч амьдарч чадахгүй. Тэгэхээр надад аль альд байдаг зүйл. Одоо энэ цаг үед бол их хааж алхалж байна. Тэгээд ажлын шаардлагаас хаашаа мөнгө явуулна. Ажлын шаардлага одоо энийг хүнд байна. Энэ өсөр юм. Энийг хүнд байна уу? Ажил төрж яриад явж. Алдар юм бэ? Алдар давг. Давгааха. Энэ их хөшөө штэ. Владимир Ильич Ленин хөшөө. Та ер нь энэ хөшөөг хараад танд юу бодогддог вэ? Энэ хөшөөг хараад уу? Тий. Гэхдээ энэ хөшөөг хараад юм бодогддог яах вэ? За юу бодогддог юм? Тухайн үед юм хийж идээсэн. Одоо үн өнгөсөс хөшөл байж лаа гэдэг өөр яах вэ? Өөр яах вэ? Тий. Тухайн үед юм хийсэн үү? Давхаа. 10,000 төгрөг танд би маягаад өглөө. За. Мөнгө хэрэгтэй юу?
Мөнгө хэрэггүй хүн гэж юу байхгүй. Байхгүй. Дагуу хадгалыг энэ 10 төгрөг маяг гэж би танд өглөө. Надаас л юм зориулах бай. Өний мөнгө зүгээр аваач. Зүгээр аваач. Зүгээр хүндэг шалтгаан байв шууд өглөө. Хүнд нэгэндээ их шиг сайхан таана. 10 төгрөгийг 10,000 төгрөг 10 төгрөг 10,000 төгрөгийг. Тий. Тэгээд одоо сая одоо энэ хүрээнд зориулж багтаа өөр яах вэ? Хүүхдээ зориулсан номер дүн сайн сураа. Номер дүн сайн сураа тийм үү? Ирээдүйн чинь одоо залуу хүч бидний хойш авчих юм чи. Залуу үедээ өгч баярлал авчих. Баярлал авчих шүү дээ. Залуу үе маань яг энийг харин тэгээд хэрэгтэй зүйлдээ зарцуулах нь бааж авчих юм биш үү? Зохион минь авчихгүй шүү дээ. Хоёулаа чинь сая юм ямар туу өгч юм санагдав, ном санагдав гэж тэрийг авчихгүй. Тэрийг авах. Зүгээр өгч юм бол бааранд авчих юм уу? Бааранд авчих бах тий. Яаж шүү дээ. Орохгүй ч юм байгаа, ордог ч юм байгаа яаж мэдэх тий? За тэгвэл энэ 10 төгрөг би танд өгсөн дээрөө дараагийн хүндэг шалтгаан дууны хайсан дээрөө. Дараагийн хүнд өгсөн дээр. Таны халаасан тэгвэл одоо энэ дөрөв нэг дийлэх үү? Надад 100,000 төгрөг байгаа. 100,000. Тий. Яа яа. Баяртай азараад үстэй дуртай наслаарай. Амьдрал дэжгүй юу? Амьдрал дэжгүй. Дэжгүй. Сарын орлого чи хэд вэ? Сарын орлого нэг 100,000 төгрөг. 100,000 төгрөг. Ам бол хэдүүлээ вэ? Ам бол гуруулаа. Ам бол гуруулаа. Гуруулангийнх нь бүгдээрээ нийлээл 100,000 уу? Тий. Болж гинүү амьдрал төрж гинүү? Оо тэгэл болох л юм да. Болох л юм да. Тэгээд одоо болохгүй гэж яах вэ? Таны халаасан байгаа одоо мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Хэрэг төгөж очих бол ерөөсөө бараахгүй юу? Артахгүй. Артахгүй. 6,000 төгрөг. 5-6,000. Бас байна. Энэ 10,000 төгрөг би танд маа гэдэг үгүй. Надаас л юм зориулахыг хөдөлгөх шалтгаан байна уу? Би ингэж боддог байхгүй. Тэр нөгөө зурагтаар гарч ирсэн юм. Яг та аль телевиз хэлээд нэг 2 хүн таршааны хүүхэд нэг телевизээс ирээд хооллоо. Ингээд яг шинэ жилийн өмнө байхгүй. Тэгээ тэр хүүхдийг бодоод би айгу уйлах. Уйлаад тэгээ зурагтаар уйлаад яана ийм хүүхд таараад мөнгөтэй явж хоолнд авчих гэсэн байхгүй. Яг тийм хүүхдэд л өгөх гэж бодсон шүү дээ. Тийм хүүхдэд л өгөөсэй л гэж бодож байна уу? Тань л өгөөд хэрэггүй гэж таахгүй юм биш үү? Би тийм хүүхдэд л өгөхийг бодож байна. Үр хүүхдүүд гэдэг чинь тий одоо манай ирээдүйн шүү дээ. Айгу хэцүү биш шүү. Тийм шүү бас тэрээс боддог л болно шүү тийм үү? Тэднийг хараад яг үнэхээр сэтгэл өвддөг байхгүй юу? Амар өрөвдөлттэй. Би дандаа дэгдэж шүү. Тэднэрт л өгөх юмсан гэдэг. Яг тэгээ амьдрал гаргаад өгөх гэхээр хэцүү шүү дээ бид нар чинь тий. Амьдрал яг л ингээл хоолонд өдрийн хоёрын өндөр хөрөнгөтэй хөрөхгүй тэл амьдэрч шүү. Хөрнөр хөдөөл амьдэрч нь өөрөөсөө өгööг чигээр өгч чадахгүй. Өгөхгүй баяа гэж нүдэндээ нүдэмстэй. Яа даа байц. Яг тэгж амьдэрч. За тэгвэл 10,000 төгрөг би дүүдээ үлдээлээ. Илүү хүндэг шалтгаантай хүнд нь би өгдөг үү? Та бараг өгье гэсэн ч авахгүй маань тийм үү? Амьдралын утга учир мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм. 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Юунд зориулах вэ? Шалтгаан бол маш том шалтгаан байна. Яагаад гэвэл өнөө өглөө манай эхнэр нэг шинжилгээ өгсөн байхгүй. Тэгээс чинь яг хоёр бөөрн томорсон сонолтой гэдэг эмчилгээ хийлгэх гэсэн байлээ. Тэгээд би сая ажил дээр явж байгаад тэгээ та нэтрэлийг хараад орох хүсэл төрөөд. За тэгээд зорж ирсэн. Шинжилгээгүүд эднүргийн. Хувийн эмнэлгүүд болохоор чинь зөвхөн эхо энэ тэрэ гэдэг ингээд нэг 4-5 шинжилгээ нийлээд нэг 13,000 төгрөг болт юм байл дээ. Гэхдээ өнөөдөр тал шинжилгээг өгсөн. Тэгээд бөөр гэсэнээс одоо маргааш болохоор эмэгтэйчүүд юм шүү дээ. Бөөрийн сонлмолтны зураг байна уу? Би яг түрүү уцаар ирсэн байхгүй юу. Тэгээд манайх нь одоо гэртээ наав гэдэг 2 цагаас шинжилгээний хайрыг авах гэдэгсэн. Тэгээд ажлаа хэмжээлэл цайнах зэрэг гэрлэг гарах. Чи юу хийдэг? Би юу эргүүл засгийн хамгаалтын хэлтс эргүүлийн офицер хийдэг. Эргүүлийн офицер хийдэг. Сарын цалин хийдэг. Сарын үндсэн цалин нэг 70 гараад 80 л. 10,000 төгрөгийг болох юм уу тэгээд? Чамд даалгасан чи хийдэг. Одоо миний халаасан дөө. Одоо нэг 1000 гаруй төгрөг л байгаа. 1000 гаруй төгрөг л байгаа. Энийг өгчих юм бол нэг 11,000 гаруй төгрөг болох нэ дээ. Тийм үү? Шинжилгээнд хүрэх үү? Шинжилгээнд хөрнө, хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Илүү гарсан мөнгөөр нь яах вэ? Илүү гарсан мөнгөөр нь надад хүүд нэг витаминтэй нэг витамин авч өгнө дээ. Одоо өвөл байна. Бас витамин бас ядаж нэг адууны махаа цанаад өгчл бас бөө амин юм шиг дээ. Тийм шүү. Ирээдүйд яригч ин ингээд наантаа цантаа гаргацаасан сарда 100,000 авсан салинга буухыг хүлээгээ залуу хүн амьдрал болж гинүү. Яах юм бэ одоо тэгээд? Ер нь тэрийг харах юм бол бас битгүй хүн залуу хүн бол жоохон хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Ирээдүйг маш сайхнаар төсөөл. Ирээдүйд ер нь
улс орныхын төлөөр нэг хий бүтээнэ гэж бодож байгаа шүү. Яалчлаа. Тэгвэл би чамд яг энэ хавьд тасаг сайхан цэвэрлэх үү? Бил нөө? Бил. Хогон шүү надад байна. За, цэвэрлэе. Цэвэрлэе. За. Би чамаас харамлаач яах вэ? Магадгүй манай үзэгчд намайг жоох яаж бодгоо. Хотлоо яаж яах чинь зураг баримт байхгүй, зураг байхгүй байхад яаж мөнгө өгж байгаа юм гэж намайг буруутгаж магадгүй. Гэхдээ бид нэгэндээ итгэх шиг сайхан зүйл хаана вэ, тийм үү? Итгэл бидний алдаараа эхнэрийг очиж шинжилгээг наваараа. Ой, сайн байна хаа. Намаа. Тэдүүдээ хасаар гадаг. За яаж байгаа. Тэгээд энэ мөнгөийг би чамд өгч чинь итгэл битгий алдараа хүнд итгэх шиг сайхан байхгүй. Бас энийг аваач. Бас өөр нэг хүнд итгэл өгөөрэй, тийм үү? Тэгнь. Танилцсан нэр ингэлээ. Сэрот. Аха, баярлалаа. Би яг үнэн бод шалтгаанаа хэлсэн шүү. За, баярлалаа. Тэрж ажиллана. Монгол сайхан байна балчин дорж хаа. Цас ороод гэхдээ цаг агаар дулаахан сайхан байна. Үзэгч та бүгдсээ 2007 онд өөртөө хатуу зорилго тавиад төр рүүгээ тэмүүлж хөдөлмөрлөх юм бол энэ 10,000 гойтхоо энээс их мөнгийг та бүхэн халаасандаа хийнэ. Сэтгэлээр битгий унаарай. Модны мөчр хугарсан чинь нарлуу тэмүүлдэг шиг таажсан ирээдүрүүгээ тэмүүлээсэй гэж би хүсэж байна. Баярлалаа үзэгчтэй. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дор сууглаас 10,000 нэвтрүүлэг. Энэ удаагийн дугаар маань Юурийн голож гэдэг нь би сайн мэдтгөө. Ямар ч үсэн Сирки Фантаун тийм үү? Залуучууд нэлээд сургуулдаг газар. Тийм. Хэлцээ нэр юм бэ? Инх хоёр ихний оролцогч. Хаа урж алхалж байна? Ой, Цикро. Цикрож яах вэ? Найстаа уулзах юм уу? Чиний халаас нь энэ мөнгийг дийлэх мөнгө байна уу? Чи л мангар баян юм байна. Тэгвэрэ мөнгө авах гэсэн хамаагүй. Би чамд энэ 10,000 төгрөг маяг өгье. Хүн болон мөнгөний асуудал л шүү дээ. Мөнгөний хүсэл хязгааргүй тийм үү? Эний чинь дийлэх мөнгөн дээр чинь дахиад би нэмээд өгвөл чи надад л юунд зориулах юм? Нэг үү? Тий. Годомны нэг хин нэгэн ядуу хүнд зориулсан. Ядуу хүнд зориулсан да. Тийм үү? Ерөн чи зүгээр урд нь өөрийнхөө халаасан байгаа мөнгнөөс тэр хүмүүс зориулж ирсэн үү? Зориулж ирсэн. Тэр хүмүүс чиний зориулсан тэр сэтгэлийн мөнгө чи юунд зориулдаг бол гэж чи боддог бай. Ер нь голцоо хоол ундаа зориулдаг. Тэгж л итгэж болж байгаа тийм үү? Яг ч чиний халаасан тийм их мөнгө байгаа. Би чамд энэ мөнгийг чамд өгсөн дээрөө эсвэл магадгүй энэ гудамжаар алханч яваа дараагийн хүнд боломж олгосон дээрөө. Дараагийн хүнд боломж олгосон. Боломж олгосон дээр тийм үү? Өөрөө чи сарын орлого хэд вэ? Би өөр 2 таа. Ер нь зүгээр магадгүй хүнд өдөр тутамд хэрэгцээний мөнгө хэрэгцээ тавьдаг штэ. Тэр мөнгөийг хаанаас олдог вэ? Гоцоо ер нь ээж аваасаа. Ээж аваасаа авсан мөнгө чинь халаасанд инээс их байна гэхээр гоё юм ба тий. За ажралсан их хоёраа. За баярлалаа. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Дараагийн оролцогчид бид нэр одоо гуруулаа бүр болсон. Таны нэр юм бэ? Баярч юм. Чимээ хөдөлж байгаа чангаар идэхгүй. Манай 3 дахь оролцогчийн нэр нь юм бэ? Итгэлт. За. Чимээ чинүүгээр юу хийж нарж байна вэ? Хүүхдээ сэлхэн гаргаад байж байна уу? Чимээ чи танайд хэрэг мөнгө вэ? Боломжтой мөнгө тийм үү? Таны халаасанд байгаа мөнгө энэ мөнгийг дийлэх үү? Дийлэхгүй. Нэлийн даагуур нь эсвэл жоохон төгөж очих юм уу? Төгөж очихгүй баха. Чимээч би танд энэ 10,000 төгрөг маяг гэдэг вэ? Надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Тэр таны надаас болоод юунд зориулах вэ? Танд мөнгөний хөлтөх шалтгаан байна уу? Би бол 3 хүүхэдтэй л дээ. За. Тэгээд нөгөө 3 хүүхэд ч одоо ингэ хичээлийн ном худалдаж аав, судалж аав. Энд зориулах. Тийм үү? Нэгэн тийч ном авч өгөөд. Ном. Юу ч сарын нэг дээр та хэдэн рүү зарцуулсан бай? 3 хүүхэдтэй зориулаад. Таны гэр бүл. Гэхдээ 300 мөнгө. Сарын орлого хэд вэ? Сарын орлого яг мэдэхгүй байна тооцож. Тооцож мэдэхгүй байна. Тийм үү? Чимээ чи надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Та би таныг танд өгөх юм бол та бол хүүхдүүдээ нэг хэсэг хүүхдүүдээ ном авчих юм байна шүү дээ.
Би энэ мөнгийг танд өгсөн дээр эсвэл дараач хүнд боломж олгосон дээр энэ гудамжаар олон хүмүүс алхаж яваа штэ. Надаас боломжгүй юм бас байж байгаа. Тэгэхээр эцсийн асуулт. Мөнгө цагаан нүд улаан гэдэгтээ та саналэгдэх үү? Мэдгүй. За шимэгч баярлалаа. Ажиглалцсан тань. Одоо энэ цаг үед бол их Энэ чи ядар юм бэ? миний нэр Эренчин гэдэг. Скватер дүүрэг 2 дугаар хараа. За 2 юм байг 17 сууд. 17 суудаг Эренчин гэдэг хүн байна. Эренчин хаавж алхалж байна. Оо би энд нэг хайрцагт сонь захих юм 44 дэх салбар. За Тэр соньгаа авах гээл явж байна. санунгаа авах гал явж байна. Тэтгэр хэдэг авдаг бай. За тэтгэр хэлчих юм аа. Хэлчихвээ. 77 мянга. Ер нь хурж ийн 77 мянга. Ам бол хэдүүлээвэ? Хөрөхгүй байна уу? За яргаа одоо ам бол хөөхтүүд 3 хөөхт хамт арчцээгээд ер нь 7 8 10 хүн байдаг. Хамт амьдарч. 3 өрөө байртай. За. Хөрөхгүй юм. Одоо Хүүхдүүд 60 мянган төгрөг өвөлдөлтөл. 77-гийн чинь 60 нэгчгээр 3 өрөө байранд. энэ чи бас богшоо хүн чинь эдээ олон жил ажилласан бас нэг харманы мөнгө, тамхины мөнгөгүй явж болохгүй байна. Болохгүй байна тийм дээ. Хөрөлцөхгүй байна. Гогшин бас 68 мянга авдаг. За гогшин байна. Тэгээ 3 хүүхд маань юу хийж байна вэ? За баггүй ажилтаа ингэ байна. За. За нэг хүүхэд Солонгост байж байгаа хүрээд ирсэн. За. Ажилгүй 2 хүүхэд нь. За. Нэг хүүхэд Японд байж байгаа хүрээд ирсэн. Бас жирэмсэн болоо. Хүрээд ирсэн. Одоо ажил. Ажилгүй л байж. Нэг иймэрхүү. Эренчингаа. За. Энэ 10 мянган төгрөг таны хувьд нэлээ их мөнгө байж таарах нэ дээ. Их мөнгө байж таарах. Тэгэхээр ирж байгаа би таны 10 мянган төгрөгийг майгаад өгөх юм бол та надаас салаад юунд зориулах вэ? Танд үнэхээр хүнсдэг шалтгаан байна уу? Да, лайтгийн бол одоо чинь Ахмадын баяр гээд бас юм байна. Ер нь мөнгөний хэрэгцээ бол байна л да. 10 мянган төгрөгийг ч аваад одоо 10 дамбулд нэг л за нэг 2 хоногоо хаал авъя гэхэд мах аваад дээр нь талах тэгээд нэг жижиг холц малц авах чинь тэгээд хөрөхгүй байгаа юм шүү дээ. Гүн байгаа юм шүү дээ. Тэндээ гэтээ дүүдний олон биш ганцхан ширхэг л байгаа юм. Би энийг үнэхээр хүнтэй шалтгаан түнд өгөхгүй хайгаад байгаа байхгүй юу да. Гэхдээ надад чи хайтайхан харагдаад байна л да. Гэхдээ хайтайхан харагдаад байна л да. Тэгвэл таны хараад хоёр би дүүний нэг танд өгсөн дээрээ өсгөл хоёулаа дараачийн өөр хүнтэй шалтгаан түүнийг хайсан дээрөө. Тэгвэл тэрэнд бол би бас хэдийгээр сайхан харагдаж байгаа ч гэсэн надлогч гээд байх юм л да. Энэ 10 мянган төгрөгөө дараачийн илүү хүнтэй шалтгаан түнд өгөхөөр дүүн өөртөө үлдээлээ. Харин төгсгөлд нь би танаас ганцхан л зүйл асууя. За. Амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгтээ санал нэгдэх үү та одоо? За бас арайч нэг мөнгөн дээр тогтоод байх юм чи юу юм те. Хүний амьдрал гэдэг чинь арайч нэг мөнгөөр хэмжигдэх чинь биш юм шиг бодогдоод байгаа юм. Суулж өнгөрсөн амьдралаа бодохоор амьдрал мөнгөн дээр тогтохгүй юм шиг. Тогтохгүй л байна. Зүгээр мөнгө л хэрэгтэй л дээ. За баярлалаа Эренчингаа урт удаан наслаарай. Аж жаргалтай танд. Баярлалаа танд. Ахмадын баяр болж байгаа. Танд баярын мэнд хүргэе. Энэ 10 мянган нэвтрүүлгийн маань бараг 19 20 дахь дугаар юм байна. 20 дугаар оролцож байгаагийн хамгийн царайд өсөх нь ноёд чи яах. Юу гэж дээ. За энэ зүгээр наргаа байдаг. Жаахан наашаа сууж та хоёулаа микрофон чи өөрөө чи яриа савахгүй шүү дээ. Тань чи нэр юм бэ? Ундраа энэ хаа үрж алхаж байна вэ? 3-4 орд юм лээ. 3-4 орд. Тэгээд уцаар яа. Сар ярин тэрний хороолоо. Хороод орж яах чаа? Тэр ноц шул. Ажил хайгаал явж ийн гэж айгүй гондуухан байцсан вэ? Ажил авахгүй юу? Яг өөрөө яг ямар ажил хайж байгаа юм? Хийж чадмаар л. Юу хийж чадахгүй өөрөө? Эмхтүүний хийж чадах л. Эмхтүүний хийж чадах л ажил тийм үү?
Ер нь нэг л гундуухан, хоолойны өнгөчийн үрдэл гундуухан. Нийцэхгүй гээл гундуухан явах юм. Амьдрал сайхан байна. Нарны то яг хэнийг ч ялахгүй тус чинь харж гинөө. Сэтгэлээр унах ерөөсөө, сэтгэлээр унж ерөөсөө болохгүй. Амьдрал бүтшил таараа. Ундра. Йоо. Энэ 10,000 төгрөг чиний хэрэг мөнгө бай. Гайгүй. Гайгүй. Ажил хайж байгаа хүний хувьд бол их мөнгө шүү дээ. Гайгүй би чамд өгье. Шигтгүй өгчээ. Гэвэл чи надаас болоод юунд зориулах вэ? Уцаар ярина. Уцаар ярина. Уцаар ярих мөнгө чамд одоо байна уу? Байна. Халаасанд байгаа мөнгө чинь энийг дийлэх үү? Дийлэхгүй. Тэгвэл би чамд энийг маягаад өгөх юм бол чи надаас л яг юунд зориулах юм? Чамд яг хүндлэх шалтгаан яг ямар шалтгаан байна? Уцаар ярина. Тэрээс өөр хүндлэх шалтгаан байна уу? Юу вэ? Гэрлүүгэл ярих гэдэг. Манай гэр дархан болохоор. Тийм үү. Энд ажил олж хийгээд энд амьдрах зорилготой л ирсэн л дээ. За. Бүтэхгүй байгаа. Бүтэхгүй байгаа болохоор тийм үү. Дахнаас эзээ орж ирсэн. Удаж гинөө. Удаж гинөө. Даханд бол өвн гэрнэ байгаа. Даханд яагаад тэр төрсөн газараа сайхан амьдрий гэж яагаад тэндээ зориулсангүй вэ? Яагаад заавал хотыг зорьсон юм бэ? Улаанбаатар хотыг зорьсон юм бэ? Яг их хөлийн газар тэгээд арай өөрөөр амьдрах юм гэсэн. Багтаа дархан зээсэн тэр их сонирм биш. Өөдөөч ч юм уу сонирхолтой байна. Одоо харин үлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургу үзүүлчихсэн гэсэн. Гадуур явж хаад дэлгүүр мүлгүүр ороод ч юм анхаарлаа сарниулаад. Анхаарлаа сарниулаад явж байгаа. Ажил олохгүй бүр арга ядвал тэгж л анхаарлаа сарниулаад. Тийм үү? Өөр арга байхгүй. Гэрлэгөө яг юу гэж ярих гэж чи? Гэрлэгөө. Мөнгөтэй болохоор очсноо л гэж. Нээс очихгүй. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж очих юм? Тэр хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100,000-аас дээш төгрөгтэй л гэж. 100,000 дээш төгрөгтэй. Алюминий утсыг аваад. Би чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг очоод охин энд ажилтаа болж байгаад мөнгөтэй болчоод очно гэж чи ээж рүү ууцтаад хэлчихдэхгүй. Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэл дээ. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэний ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгээ. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөнгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хайгаа дахнаас орж ирсэн чинь болохоор өгчмөр санагдаад байгаа байхгүй юу? Мөнгө шалтгаан гэж юу вэ? Юу байх вэ гэж. Би Ямар ч хэлсэн тэгвэл эндээ мөнгө очоод ээж тэр очиндоо ямар ч хэлсэн. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч जैन. 27 дуус өглөө зардмыг нэвтрүүлэг 20 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр унж юусаа болохгүй сайхан байна тийм үү? Ажигласан шам. Баярлалаа. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Knowing everything for two, doing everything with you, and now that we're Амтрын бай таньцээ. Төмөө үлцээ гэх юм аа. Төмөө үлцээ. Тий. Төмөгч хаар шалгалж байна. Би энэ Ленин клуб руу явж. 10,000 төгрөг ирэх мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Танд би 10,000 төгрөг маягаад өгье. Аа. Тэгвэл энийг надаас надад юу зориулах вэ? Танд хөдөлж шалтгаан байна уу? Байхгүй надад. Энэ тэгээд ийм олон болол та яах вэ? Аа. Өөр шалтгаан хийж чадах уу та? Өөр шалтгаан байна. Байхгүй. Хүн болгоны сайхан авиас байдаг штэ. Энд авиас байна уу? Авиас чи үнэхээр хүнд ховорхон байдаг авиас байх юм бол би танд 10,000 төгрөг шууд маяга өглөө. Надад тийм хүнээс гоцтын авиас надад байхгүй. Зүгээр нэг найз нөхдөд уулзаад нэг ууж идэхэд
хэмжээнд нэг ая дууны эхлэлэг байна. Ууж идэхэд. Тий. Энэгээр хэрэг ууж идэх 10,000 10,000-аар. Дажгүй? Дажиг ууж идэх. За тэгвэл танд тодруулах гэсэн чи бүр галзуу авяас баг бас хавархан. Ачаал хүсье танд. Уртуданаслаарай. Баярлалаа. За баярлалаа. Миний гарт яг одоогоор үзэх штэ. 43,900 төгрөг байна. Энэ бол Америкт ажиллаж байгаа Бачинд орж идэх хүн маань Монгол 10,000 төгрөг ямар их үнцэнтэй мөнгөө гээд $100 бидэнд сард нэг удаа явуулж байгаа. Түрүүч удаа та бүхэн бас тэр 100,000-аас хүмүүс тараасаа та бүхэн сайн мэдж байгаа. Хэд төгрөг хэрэгтэй энэ чамд? 10,000 төгрөг хэрэгтэй. Яг ч байгаа. Одоо ч ингээд 10,000 төгрөгөөр бол манайх дарханд идэв л да манай гэр бол. За. Тэгээд замын зардал хийж болно. За. Тэгээд энэ ер нь хот газар гэдэг чинь тэгээд автобус унааны мөнгө гээд ер нь 10,000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. Мэдээж мөнгө хэрэггүй гэж юм байсан тийм үү? Тийм. Яг би чам тэгвэл 10,000 төгрөг маяг гэх юм бол яг юу зориулах гинэ? За ямар ч байсан замын зардалтаа бол зориулж болж чинь. Замын зардлын мөнгө чамд байгаа шүү дээ. За тэгвэл ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй юм байрал орох мөнгө байна уу? Ээжтэй байрал цаа хараа мөнгө бах. Хот орсон. Уг нь хүүний хот орчоод ирсэн юмсан. Ээжтэй нэг жаахан байрал орчих гэсэн. Харин тийм үү? Ээж чинь одоо санаа зовоос сууж байгаа хүүдээ. Миний хүү хот газар явж байгаа. Яаж байгаа бол ийж байгаа бол гэж. Гэхдээ чи эрүүл инх бүтэн биеэр ээжлэрээ ороход хамгийн аж аргал хамгийн сайхан бэлэгч ээж чинь байх болно. За боли. Тэгвэл чи 10,000 төгрөг нийтлөө чи тэгвэл энэ хаашаашаа байгаа энэ 3 м дотор чи надад юу үзүүлж чадах вэ? Шүлэг өгч чадах уу? Шүлэг бичиж юу? Шүлэг гэж болно уу? Шүлэг гэж болно. Бүгдээ дандаа зовлон ярьж байхаар зүгээр л би хин нэгэнд авиасын үнэлээ гэсэн. За бичсэн шүлгнээс нэг шүлэг бичиж байгаа. Энэ бичсэн шүлэг бичиж байгаагүй юу? Шүлэг бол бичиж байгаагүй. А зүгээр дорн хэлэх юм бол зохиож юм биш тийм үү? Жоо хугацаалах. Зарлаж мөгч юм байгаа юм чи ээжтэй өөрийнхөө биеийг эрүүл нэг бүтнээр наваажж өг. Боломжтой яваарай. Үгүй ахаа дугасаа би миний нэвтрүүлэгт орсон юм чинь. Тэгээс авч ижил гарна шүү дээ. Авч ижил гарна шүү дээ. Тий. Тэгвэл шүлгээ зохиож тэнц зогоо шүлгээ зохиож. Дараагийн үнийг би түр зүр ороод чи тэр орнд бодож чадгүй шүлгээ. А тий. За тий. Дараагийн юу? Одоо энэ цаг үед бол их халаасан чи тэгвэл хэдэн төгрөг вэ? 3,000 төгрөг. Ох. Тэрийг чи юу зориулах вэ? Би надад уцаа янзлуулах юм. Уцаа гар утсны өвдөрсөн үү? Өвдөрсөн. Найзлаас мэн ширээддэг гар утс өвдөрсөн. Хэцүү байна уу? Хэдэн төгрөг засах юм? 3,300 төгрөг өргөх юм уу? Өрөхгүй. Хэдэн төгрөг тутгаа вэ? Одоо энэ юу 14,000 л байгаа. 14,000. Найзлуудтайгаа холбогдохын тулд чи гар утсаа янзлуулахын тулд би ч 10,000 төгрөг яг болох нэ дээ. Чиний хэлсэн шалтгаан энэ голомжоор авах чагаа хүмүүсийн шалтгаанаа тэнцэхгүй. Миний шалтгаан уу? Тэнцэхгүй. Тэнцэхгүй хаа. Чи тэгвэл 10,000 төгрөг өөр газраас олох боломж байгаа юу чамд? Өөр газраас олох боломж уу? Ээж аваасаа гонхгүй хаа. Гэхгүй хаа. Чи 10,000 төгрөг юу хийж чадах вэ? Яг энэ хайшаашаа 3 м зайд. Юу хийж чадахгүй үү? Тий. За би дуулъя да. Дуулъя да. Тий баясгалан хийж байгаа. Дууч юм байна. За дуугч сонсож байна. Гэхдээ чи айгүй гоё дуулах шүү дээ. Гоё дууллаа. Тий. Гоё дуулал. Онцгой дуулах юм бол үлээж авахгүй шүү заяа. За. За тэгээд сонсоод өгөөч. Юу? Зэрвэлцэн торомолцоо хаасаасаа зэрвэлцэн торомолцон ээж нүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүмбүн башүүсэр ирвүүдээ нарара хураалж үндиг өргөөд наашлахын торомолцон ээж нүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүмбүн башүүсэр ирвүүдээ. Ээж чинь чамд уцасах мөнгө өгөхгүйжсэн чи ээжтэй хайртай байстай. Хайртай. Найзлууд чинь сайн хүн үү? Сайн. Надаа даач яг чи ээжийн тухай гоё дуулсан чинь би баярлаад өгөх гээд штэ. 3,400 гараад ир. Тас хатцаа явж гинүү да. Энэ бол хатус юм уу? Хатус юм. Бүгдийн нөлөөлөл надад өгч 20,000 гарч тулыг нааш гэж хэлэхгүй. За.
Ингээд хэд болж ийн нийтдээ? 3900. 3900. За мэ. Эдгээр чи өөрөө мөнгө нэмээд уцаалсан дараа тэрх үү? Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийцдэг юм аа. За зохиолоо тэгээд нэг сонирхол жоохон зохиослоо. Тэгээд за нэг аяг ус 72-ыг харьцуулж үзвэс. Ээж өтөөртөө адилхан босуу. Энэ хэн бие юм дэлхий гэж үзвэс. Ээж минь биеийг наран гих үдээ. Тэгэл дөрвөн үрдэлстэй. Хүүгийнхээ сэтгэлийг болохоор аяг устай харьцуулж байгаа байхгүй. Тэгээ ээжийнхээ сэтгэлийг даглаатай харьцуулаад тэгээд энэ хэн бие минь харин дэлхий гэж химээвэс ээжийн минь биеийг наран гэж үзнэ. Тэгээ наран гэдэг утга нь болохоор нөө дэлхийгээс ээндэх тий. Би ч 50,000 төгрөг өгье. 10,000 тэрлээ. Чи бодож чи 10,000 төгрөг гэдэг юм хэвчүүлдэг шүү дээ. Хамт эдгэрэг нь халаасан чи. Надад 200 төгрөг өгч шүү дээ. Зарлах мөнгө яасан чи. Зарлах мөнгө гэдэг байхгүй өөр хэлсэн. Чи үний хэлж байгаа худлаа хэлж байгаа. Үнэ юу гэж үү? За ээжгээс бэлгээр яадаг ч худлаа гэдэг тийм үү? Хамгийн гол нь чи ээжтэй бэлэг авч очих чааг чинь төлөөл би энийг өгч байгаа. Түүнээс шууд чиний хичээл зүтгэж би ойлгож чинь дөрвөн мөрчлөг аятайхан шүлэг байна шүү дээ. Гоо шүлэг байна. Тэгвэл би чамд 5,000 төгрөг өгөх үү? Ээжтэй чи энэгээр зүгээр сайхан цэцэг ч юм уу? Тийм ээ. Юу ч юм уу өөрийн мэдээлэл аваад өчтөх үү? Харин хамгийн гол би чамд итгэж шүү дээ. Ээжтэй зориулж гэдгийг. За ээжигээ сэтгэлээгээр чи худлаа хэлэхгүй байлгүй дээ. За. Мэлгүй. Атраас би болоостой яваа. Хүүтэн байх шүү нэ. Хүүтэн байна. Таавж алхаж байна. Ийм шинэ эмдэг орд юм байна. Тэгэрж яхаж байгаа. Манай юу яа? Авган би жоохон таарах. Авган би жоохон таарах уу? Тий. Хотих уу? Хотих. Би энэ яасан? Ундаа өвчтэй. Ундаа өвчтэй. За. Тэгээд би энэ эмдгээр норсон чинь Дэсмантар нүгөө явчихна. За. Бүр шар хадраа нүцэн. За. Өтөш оччих юм уу яа? Тийш оччих юм болов уу? Тийш очиход чи мөнгө хэрэгтэй юу? Мөнгө орн хэрэгтэй. Эдгээр хэрэгтэй вэ? Орн тэрнийг эмийн авдгийг. Эм нь хэдий? Эм нь одоо айгүй үнэтэй. Хэдий? Нөө таталтай юм. Хэдий? 7-8,000 төгрөг. 7-8,000 төгрөг. Хали хатаас дэдгэрэг байна тэгвэл. За. Аа? Наад чи гэрчлэх группийн дэвтэр яа зарим нэг юм байна уу? Дэвтэр байгаа. Таны бол би идэвхтэй бол гайгүй юу? Би юу гайгүй. Таавал гайгүй юу? Тий. Эхнэр нь яг хэцүү байна да гэж. Тий. Эхнэр нь жоохон унаад байна уу? Унаад байна. Унаад байна. Тий. Хэдэн жил танилж байгаа вэ? 21 жил. 21 жил танилж байна. Тий. Ялтаач лээдээ тийм ээ. 7,500 төгрөгөөр юм аваад тэрийг хэдэн өдрөө уух вэ? Бараг 7 хоног уучлаа. 7 хоног уучлаа. Тий 7 хоног. Дараагийн 7 хоног яах вэ? Дараагийн 7 хоног бараг групп мөнгө өгөх ба. Өгч баха. Тэрвэр чинь тэгээд 34,000 гэдэг чинь 5 хоног юугаараа идэж уух вэ бүгдээрээ? Хөрөг чинь хоол их махаагаа юу? Баггүй. Яа найзлаа жоохон аар цаваад явчихсан. Өнөөрөө хоол идэх юм гэж. Найзлаа аар цаваад явчихна. Тий. Тийм үү. Найзлаа аар цаваад нээж байгаа. Яа нэг бүрээс хамгээ уухаараа тэгээд зээд аар цавд юм уу? Гүзний ялхтар аар цавд. Тэгээд нэг аар тусгаад уух гэж байгаа юм уу? Аартай хойж шарах будаа вэ юу? Аа будааг нь бас авчихсан. Будааг нь бас дээлээд. Будаа дээлээд. За тэгвэл 10,000 төгрөг өглөө. Ойлгож чинь энэ хүн гондох явах хэцүү. 27 жил танилцсан гэсэн үү? 21 жил. 21 жил танилцсан гэргийнөөс гэртээ таарах ундаг өвчтэй бас хэцүү шүү дээ ирэх үү? Тийм үү? Тий. Найзаасаа мөнгө дээлээд группийн мөнгө. Аарч будаа чинь нийлээд эдгэр болсон. Аарч будаа 1150 төгрөг. 1100 төгрөг болсон тийм үү? Будаа нь 550. Аарч нь 650. Заасаа 7500-аар нь та эднэртэй татлын эсрэг имийг авч яв. За тэгээ 2500-аар нь одоо би шууд шарахад орлоо. Шууд шараад орно үз? Орно. Энэ бол Америкт бас хөсөөл суулан олж байгаа бацин дорж идэх хүний цалингаас явуулсан мөнгө шүү. Хүний итгэлийг битгий алдаарай. Баярлалаа тусаа. Гадаас ирүүлсэн сэтгэлдээ халуун биз дээ. Гайгүй байна. Халуун биз дээ. Би яасаа яваад одоо энэ бахинтэй суугаад. Одоо их дээр явж юм байна. Баярлалаа. Баярлалаа. I don't know what to do with myself.
болоод орсон хөлөөс 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй л яах вэ? Хэрэгтэй л яах вэ? Мөнгө хэрэггүй гэж яах вэ? Хүтэн биш үү те? Даарч. Халын юмар юу чанга дайлах. Дээл. Чанга магчлаад дайлах тэхөө. За хоёул нэг зовлон ярих гэдэг яах юм бэ? Он гарах чинь, баяр дөгч чинь тийм үү? Өнөөдөр би ямар хүмүүст 10,000 төгрөгөөр өгөх вэ гэхээр 2006 онд өөрийнхөө төлөө ч юм уу, тийм үү? Гэр бүлдээ ч юм уу, эсвэл энэ Монгол орондоо ч юм уу, өөрийнхөө чад чинээгээр амжилт үзүүлсэн тийм хүнд би мөнгө өгье, тэрийг урамшуулах гэж байгаа юм. Чам тийм багахад ярьж тийм амжилт байна 2006 онд. Юу хийж өвтөж амжуул бач юм? Эхнээс нь ярих аа гэдэг. Тийм олон байгаа юм уу? Зөндөө олон байна. Зөндөө олон байна. За сонсъё тэгвэл. За би сая энэ жил шинжлэх ухааны технологийн их сургууль эхлэж орсон л та. Тэгээд яг энэ жилийн хувьд ярих юм бол өөрийнхөө хүсчээсэн ихтгэлийн тэмцээнд өөрийнхөө хүссэн амжилтыг гаргаж одоо эхний 3 байранд шалгаж чадсан. Тэгээд мөн бас нэг амжилтаасаа ярихад одоо энэ жилийнхаа тэргүүний ангийн дарга болж чадсан байгаа 10 жилийнхаа. За. Тэгээд хүссэн сургуульдаа бас эзэж хүссэн мэргэжлээ эзэмшсэн. Эзэмсэн. Тийм. Яг эзэмсэн сонгосон түүнийхээ төлөө зүтгэсэн, сансандаа хүрсэн. 2000 онд тэгвэл ямар амжилт гаргана гэж бодож байна? 2000 ямар төлөвлөгөө энэ чамд? 7 он одоо англи хэлийг маш сайн суралцсан гэж бодож байгаа. Тэгээд зуны амралтаараа тэр чиглэлээр ажил хийж чадах байх гэсэн тийм эрмэлзэлтэйгээр дүүрэн байгаа. Англи хэл ямар ч сайн сурыг. Сайн сурыг. Тэнийхээ дагаваас ажил хий. Тийм үү? Тэгэхээр ч одоо 1-р курс юм байна шүү дээ. 1-р курс. Ирээдүйн амьдрал чинь тэгвэл чиний хувьд үнэхээр гэрэлгээтэй харагдаж байна уу? Харагдаж байгаа. Харагдаж байна. Танил зэнэр юм бэ? Жаргал. Жаргал олон амжилттай бас дахиад илүү олон амжилт гаргана гэж төлөвчөөд байгаа юм байна. Халуун чиглэлд бол даас чинь үнэхээр хүүцэн болж шүү. Гэтэ сэтгэлдээ бол ахын галтай явахд болно тийм үү? Тэгвэл жаргалынхаа амжилтыг би урамшуулах гэж байна. Урамшуул энэ 10,000 төгрөг урамшуулах болох уу? Энэ 10,000 төгрөг чи юу зориулах вэ? Одоо ном хатаал хэрэглэх та. Яах юм бэ? Шинэ жил болж ин жоохон гой амттай мал идчихээ л да. Тэхүү. Дүүдээ яг бидлэг авчаалах юм. Гэтэ хажуугаар ном надад маш хэрэгтэй байгаа. Номдоо намайхаа мөнгө зориулж. Жаргалаа. Хүссэн зүйлдээ очоорой. Энэ бол зүгээр нэг мөнгө шээ, бас бага мөнгө шүү дээ. Гэхдээ чиний урам зориг чинь бас гаргасан амжилтыг чинь урамшуулж байгаа юм шүү. Жаргал ажил гэсэн. Зорсондоо өрөөрэй. Баярлаа. За. Чи чиглэлдээ бариад явал та. Тэгээд бариад явчих халуун. Наа чи нэг удаа яг хийсэн юм чи. Замаанаасаа уугаад явахгүй юу? За яста. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм. Танилцсан юм бэ? Батмөх гэдэг. Батмөх ойлож байгаа чангарыг. За. Мөнхөө гэж дутах уу, батаа гэж дутах уу? Мөнхөө л гэдэг юм. Мөнхөө л гэж. Мөнхөө юу гэдэг вэ? Би зурагчин гэдэг. Талбай дээр. Талбай дээр зурагч. Хэдэн жил хийж? Одоо 6-7 жил болж байна. 7 жил. Тэр ихтэй юм дээ тэгээ 7 жил тэгээ ямар ч гэсэн болоодах юм уу? Яахаа нэг ямар ч гэсэн орхосонгүй л гэдэг юм л гэсэн. Хос орохгүй хоёр идэхгүй. Хос орохгүй хоёр идэхгүй тэгэл яхаа. Өнөөдөр харахад арга цагаал явж байна. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Хоёр. Хоёр хүүхдтэй. Том уу? Нэг нь том, нэг нь одоо 4 сартай. За. Зураг аваад зурчийгээд амьдрал болоо л байна. 2006 онд хийсэн амжилтаас надад хуваалцлаа. Бүгдээ заавал ингээд зовлон ярих муухай шүү дээ. Баяр болж чинь, шинэ уу гарах чинь. Одоо тэгвэл мөнхөгийн хувийн амьдралынх нь 2006 онд гаргасан амжилтаа тоож гэвэл ямар амжилт вэ? Хөрхөн хүүтэй болсон. Хөрхөн хүүтэй болсон амжилт. Мөнөөсөө мөн. Том нөхөн үү? Том нөхөн. Хүсэж хүү гаргасан. Хүсэж хүү гаргасан. Хүүтэй болсон. Хүүтэй болсон. Нөхний том амжилт та. Энэ бол том амжилт. Тийм үү? Өөр ямар амжилттай тооцолтой. Өөр амжилт яг одоогоор нэг амжилт гаргаж чадаагүй л байна. 2006 оны амжилтыг сонслоос хөрхөн хүүтэй болсон. Хүүтэй нэрвсэн үү? Нэрвсэн. Хийд нэрвсэн. Амар ойсголон. Амар ойсголон. Гой нэр байна. 2007 онд тэгвэл ямар төлөвлөгөө байна мөнхөөгийн хувьд? Би 2007 онд ийм л амжилт гаргахыг хүсэж байгаа юм гэж. 2007 онд би одоо ямар гэсэн өөрийн гэсэн орон байрт болох гэж бодож байна да. Даана. Одоохондоо би айлт л байгаа л да төртэй. Төртэй айлт байгаа. Бор гэртээ бүгд нь хар гэртээ хаана байх юмсан тийм үү? Гоё шүү. Гоё. Гоё тийм үү?
боргортой богд нь харагтай хаана байх гэж чинь мөхөө зүгээр уншуулж байгаа. Ирээдүйн 2007 оны төлгөө чинь бүтгэх хаа гэж найдаж байна. Гэхдээ эзэн ичих ёстой шүү дээ. Мэдээж. Эзэн заяач. Яг үн тэр чинь уншуул юм мөхөө 10,000 төгрөг. За. Хөө. Зүгээр уншуул. Өнөөдөр орлого авчлаа. Энэс хөргөн авар хэсгэлэг хүүдээр нэг наан аваад очих хоёлаа. Стол бодлоод миний хүү яг нам яг дуусч байгаа. Өнөөдөр нам яг дуусаа. Нам яг авах байсан гэж бодож явсан өнөөдөр. Тийм үү? Тийм. Тэгээс мэдчихээн дээ. Авраас өдөр наан авч өгч. Одоо ингээд энэ дараад яах юм бэ? Одоо гэр бүл дээр очиж сайхан гэр бүл болоо урамсгал аав нь очиод ер нөхөн нь очиод гэр бүлийн халамжлалтай өнөөдөр тав. Хүүдэнд хоёлаа ингээд дараасаа яах юм? 2000 оны харин хүсэж байгаа төлөж байгаа зүйлдээ заавал хүрээрэй. Баярлалаа. Уушуулж байгаа 10,000 төгрөг. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Авраас бол миний өмнөөс үсээрэй. Ажиглалсан юм хөө. Одоо энэ цаг үед бол Үлж хэр тухтай байна. сайхан үлж гин үү. Сайхан үлж чинь. За. Өвд одоо л эхэлж явах шиг байна. Одоо л эхэлж явах шиг байна. Дөнгөж үсгэлээ л тийм үү? Алдар юм байна нэ. Дамны сэрэн. Дамны сэрэн ах Сүхбаатарын хөшөө энэ Сүхбаатарын талбайгаараа хааварж алхаж гин үү? Дави ер нь хэсгэж яах дуртай хөө. За. Би тавьсан баха. Тавьсан. Тэгэл явж байна. Хаавар гэсэн өнөөдөр. Өнөөдөр сая хөлгөний уламжлалыг хадгалах төвөөр орлоо. Нэг айлдарч өдөө хоо идлээ. За. Тэгээ зураг альбом мэтрийг нь хуучин нутгийн танд болсуудын зурагтай үзлээ. Санагдаа харлаа. Босомжаас идрээлээ. Тэгээ норчуудын тавчаагаар орлоо. За. Ихлэж бүтээсэн байж тээ дамжсрах өнөдөр. Тэгээ бүтээсэн чим ч одоо юу байх вэ? Зүгээр явахын хувьд бол явж л дамжсрахаа. Дүүд нэг хэдэн төгрөг байгаамаа. Энэ бол Апо хувьцат компаниас Макофинос Америкт сурдаг болчин дээр жахнаар сайн санаатай хүнд энэ эдгээр цагаан мөнгийг тарааж өгөөч гэж надад даалгавар болгосон юм. За. Тань дамжсрах нэг 2006 онд ахын нэг ийм л амжилт гаргачлаа да. Энэ сайхан батад хэлцүүл байна уу? Бардад хэлэх ч одоо юу хав гэдэг. Дал хөрцөн мөртлөө бас нэг жижиг хийгээд яваа. За. Тэр чинь одоо миний хувьд бол тэнгэрийн өмдөг атгсан гэсэн үг. Тийм. Нааштай суугаад дүрээ хүлээж авахар тийм үү? Тийм. Адмитийн хүний шавда ажил мачид авна гэсэн тийм юм одоо ойлголт байна. Дүр ахын дэ тэр сарын. Та жарлаа уу да? Жарлаа уу да? Тийм. Тэтгэврээ дээрээс нэмээд авчин да. Олгүй яа. Сүйдээ харны нэг 4 өндөр чанаад идчихин да. За иднэ. Тэр махын өдөр болгон ч 4 өндөр чанаад идэхэд бол би барчдаг юм байна. Ай. Дүүн 10,000 төгрөгийг танд өгсөнд өрөө нүгж бодож чинь эсвэл дараа чи хүнд боломж олохгүй хоёлоо. Хөөрөөд мэдлээ наа чи одоо ямар нэг шалгуур малгуур байдаг бол тэрийг л давбал аваад бол сайн байлгүй яах. Аваад бол сайн байлгүй. Шалгуур яадаг гэж болооцолдоо дах юу яах вэ? Билгүй яах вэ? Тэгэхээр ажил хийгээд хөнгөн шингэнгүүж байгаа танд урт удаан наслаараа гэж урам хайрлаж байгаа. Би нэг мөнгө шээ бас бага мөнгө ш. Танд би ямар цензур тавих вэ? Баяр болж гин бүдрээ нэгнээсээ харамлаад яах вэ? Тийм биз дээ. Сахан 4 өндөр чанж идэх юм эсвэл өөр зүйл зориулах юм энийг. Энийг нэг ач нартай гав хадууд хүний бичсэн нэг дөрвөн дэвтэр компьютерийн тухай ном гарсан байлээ яг 10,000. За. Бас нэг ном 8,000. Тэр 10,000 номыг наваад өгчийл гэж бодож явсан. Яг тэр мөнгө манднаа ширээн дээр чи харагдаж байна. Чихэж юм авч өгч байгаа номон дээр байлгүй дээ. Би чихэж юм авч өгдөггүй шүү дээ. Тэр өсөө өгдөг юм уу? За. Гэтэ хаяа авч өгч зүгээр шүү дээ. Өвөө. Тэр чи өвөө ууртайгаад асценэр уурлах юм биш үү? Гоо би өгдөө загнамдаг юм. Загнамдаг юм уу? За мэ. Дамжс рунгаа. Уданаслаарай. Урам ярьж байгаа шүү. 2007 онд тань ямар төлөвлөгөө байна? Юу хийдэй гэж бодож байна? Би үл хавтай нэг хаяа орчуулгын тэр хийдэм тэгээд нэг 2007 онд нэг номд орчуул шил гэж бодож байна. Аманда дуу ойлаад чи яасны үгүй явж байна. Харин Баардгүй юм уу? жон даач. Яагаад юм үгүй явж байгаа? Одоо нэг сард л юу хаа. Күртг онда. Яагаад заавал нэг сард гэж? Болцоо ахгүй. Мөнгөний болцоо. Аавч ажиллахгүй. Ажиллахгүй. Чи юу хийх юм? Би юу ч хийдэг. Гэртээ хичээлдээ явдаг. Хичээлдээ явдаг. Хичээлдээ явдаг өөрийнхөө үргийг биелүүл гүйцэтгээл явж гин үү? Тий.
Ажил хийх үү чи? Хийш. Ажил хайж үзсэн үү? Ажил уу? Тийм. Ажил юу хийж хийхгүй шүү дээ. Яагаад? Яа. Хичээл сууж байгаа юм шиг. Ажлаар хичээлээ сайн хий. Гэтэл хичээлээ тэгээ сайн сууж байгаа юм бол онцлоо. Гайгүй. Тийм ч онцлолтой. Тийм ч онц. Математиктэй жоохон таарах. Тайлцсан юм бэ? Ижлээ. Ижлээ бити муудахтай хоёулаа баяр өгч чинь гоё байлтаа тхүү. За. Би ч юм халамжлаглаад дайлаа тхүү. Энэ Сингапуроос оруулж ирсэн Номин фуд зардаг. Номин фуд компани оруулж ирсэн халамжлаглаад байгаа юм. Чи нэрээс дараад ингээд өгөх явж байна. Чи 2006 онд чи ямар амжилт гаргасан бэ? Би юу? Тий. Гаргасан амжилт байхгүй. Аа? Гаргасан амжилт мэдгүй. Вэж магадгүй гэхдээ санахгүй. Санахгүй байна. Чи одоо ямар сонин нөхрөө одоо гарсан амжилт байхгүй. Ямар ч амьдралын итгэх байхгүй. Үдээс амьдрнаа хоёлаа. Ээж өнөө хадаж идэггүй. Яонд болохгүй дээ. Яонд болохгүй л үдээ биш чи хулцаага чи л өөрөө өөрчлөсөн шүү дээ. Тийм биз дээ. Чи өөрөө хичээж чадвал чи өөрөө зүтгэх юм бол энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хулцаа тийм үү? Яонд болохгүй л үдээ гэж чи өдөр өдрийн нарыг битгий аргацаа. Баяд өгчээдэг. Чамаас юу мөнгө харамсалтай ч биш. Ямар ч хэцүү юм дээ. Хэрэг ч 5 мөнгө өгөөч юу зориулах юм тэгвэл. Би энэ баярал тэмдэглэндээ. Тэгээд гэртээ. Гэртээ билүү аваад. Тийм. Амандаа дуйлаад. Тэ жаргалтай байгаа юм байна. Сайхан байна. Бидний зорилгогүй бай. Заа юу. Өөрөөсөн зорилготой, өөрөөсөн төлөвлөгөөтэй түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хувь заяа. Чи тэрийг өөрөө өөрчилсөн. Заа юу. Тэрий чинь төлөв. За. Тэрий чинь төлөв би чамд 5 мөнгө төгрөг урамшуулж өгье. Чамд урам хайрлаж байгаа юм шүү. Заа юу. Маа хапуу уцал компани чамд энийг өглөө. 5 мөнгө төгрөг голоогүй шүү дээ. Үгүй. 27 дахь сүглээс 10 мөнгө нэвтрүүлэг үүгээр дуусчихин. Үдэгч та бүгд ч 2006 онд гарсан амжилтаа эргээдэг хараарай. Гарсан алдаагаа бас цэгнээрэй. 2007 он таны хувьд ч бид бүгдийн хувьд амжилтаар дүүрэн байгаасаа гэж би хүсэж байна. 27 дахь сүглээс 10 мөнгө нэвтрүүлэг үүгээр дуслаа. Ирэх онд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дахь сууглаас 10 мөнгө нэвтрүүлэг хэлж байна. Үдэж та бүхэн сайн мэдж байгаа би төслийн уралдаан зарласныг 200 мянган төгрөг хэрвээ танд өгөх юм бол та амьдралдаа ямар үр ашигтай бизнес эрхлэх вэ гэдэг төсөл. Тэгэхээр энэ хүү төсөл маань нийтдээ 33 төсөл ирсэн байгаа. 33 төслөөс манай 27 дугаар сууглаасийн маркетингийн алба 10 мөнгө нэвтрүүлэг хамтарч ажиллаад нэгэн төслийг шалгаруулсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ төслийг эзэнтэй танилцгаая. За би одоо Төв аймгийн 100 мод суманд амьдардаг, ажилдаг, насан жаргал, Болдбаатарын насан жаргал гэдэг юм байна. За, хаана юу, ямар сургууль төгссөн, ямар мэргэжтэй хүн бэ? Мэргэжил гэдэг юм байхгүй. Тэгээд аймаг таны хувийн компанид ажилладаг. Аймгийнхаа 10 жилийг төгссөн. Аймгийн 10 жилийг төгссөн. Тийм үү. За тэгэхээр нийтдээ бол чиний нийтдээ энэ хүү 10 мөнгө нэвтрүүлгийн төслийн уралдаанд 33 төсөл ирсэн байгаа. Тэрнээс чи шалгасан байгаа. Чиний төсөл. Баярлалаа. Тэгэхээр магадгүй 33 хүн бас энийг санхүүжүүлж байгаа Апо хувьцат компани, Америкт ажиллаж амьдарч байгаа Балчин дорж нар маань ямар төсөл шалгарч байгаа гэдэг хэнх эрхтэй хүмүүс. Тэгэхээр чи өөрийнхөө төслийг яг ямар учиртай төсөл болохоо сайн тайлбарлаад өгөхгүй юу? За би энэ 25 дугаар телевизийн төслийн одоо уралдаанд одоо гахаа аж ахуй эрхлэлтийн төсөл явуулсан байгаа. Тэгээд би урд нь одоо гахаа малж байсан манайх намайг жоохон байхад энэ гахаа малж гэлээсэн. Тэгээд би энийг арай хийж чадах юм байна. Тэгээд гахаа чи өөрөө маш богино хугацаанд хурдан үрждэг. Жилд 2 төрн. Тэгээд дунджаар 7-оос 10 тоо гаргана. Тэгээд их хурдан үрждэг. Тэгээд одоо зах зээл чи гахаа мах их үнэтэй болсон байна Монголч. Тэгээд би нэг нутгийн үйлдвэрийн гахааг өсгөж үржүүлэх тийм ээ. Тэгээд бас өрхийнхээ амьдралыг дээшлүүлэх, ашиг орлого хоригдох зорилгоор тийм гахаан төслөж оруулсан юм аа. За тэгэхээр би чамд одоо 200 мянган төгрөг хэрэг
өгөх чинь тийм үү? Мэдээж шалгасан учраас мэдээж өгнө. Тэгэхээр чи 200 сая төгрөг аваад яг юунд зарцуулах гэж байгаа? Би одоо энэ төслийнхөө дагуу хэрэгцээтэй юмдаа тэгээд 8 гахаа авна гэсэн байна. 8 гахаа, нэг гахаа явна үтэй. Нэг гахаа нэг чинь болохоор 30 сая төгрөгөөр авна. 5 сартай нэгж гэж одоо 5 сартай тоороо гэсэн. Тэр маань одоо 7 сар хүрээд хээл авна. Тэгээд 7 сараас хээл авчаад гахаа хээлээ 4 сард хийдэг гэдэг. Тэгээд 4 сарын дараа төрнө. А тэр үед нь 7-аас 10. 7-аас 10 тоороо гарна нэг мэгжнээс. Тэгээд нэгэнд нийт одоо миний 5 мэгжнээс 35 тоороо гарах магадaltaй. Дунджаар бодоход тийм 95 тоороо гарна. Тэгэхээр 90 гахаа байх хэрэгтэй байсан. Тэгэхээр чинь нэг мэгжин ямар үнэтэй? 90 хэдэн 90 гахаа авах юм? 3 90 гахаа авна. Энэ төсөл яг 8 гахаа бодож 200 сая төгрөгөөр багтааж хийсэн. За нэг мэгж ямар үнэтэй? Нэг мэгж гэж одоо 5 сартай тоороо авна гэдэг шүү дээ. Тэрийг болохоор би нэгийг 30 сая тооцоож авна. 150 мянга. За. Тэгээд би 3 90 гахаа 3 90 гахаа гэдэг чинь нэг нь 20 сая төгрөгөөр 5 сартай 3 90 тоороо авна гэж тооцоолсон. Тэгэхээр 200 сая төгрөг аваад 33-ны ихтгэл найдвар наач явж байгаа. За. Бас 10 мянган нэвтрүүлгийн хамт олон. Бохолцоод компани Балчиндорж нарын бас хамт олон. Чамд итгэж найдаж байгаа. Итгэл алдахгүй. Тэгээ бас танаа нэвтрүүлгийнхээ өөрсдөө ингээд хүсэх юм бол би өөрийнхөө одоо хааж хөлж байгаа үйл ажиллагаагаа тийм ээ яг энэ төслийн явуулсан хүмүүстэй ч гэсэн бас залуу улсуудаа үлгэр дуурайл болох зорилгоор энийг бас цаг тухайд нь одоо мэдээлж болно. Мэдээлнэ. Одоо хоёул шууд яваад гахаагаа авъя гэвэл яах вэ? Болох уу? Одоохон дараа амжих бай. 14 хоногийн дараа танаа нэвтрүүлгийнхээ очоод үз би бахаамахагаа авцгаад байр зоонд оруулаа ямцлсан байж. А би гахаагаа 100 хараагаас очив. 100 хараас очоод нь яаж? Тэндээс гахаа араа хямд тэгээд өвчм багтай. Тэгээд таньдаг хүмүүс байт юм а. Тэндээс гахаа гэж тооцоолсон байна. Тэгэхээр чиний төсөл чинь жишээ нь ганцхан чи 200 сая төгрөг аваад ашиг олоод байх хэрэгтэй биш үү те? Тий. Тэгэхээр чиний жишээ нь 8 гахаагаа худалдаж аваад тэднээсээ тижээгээ олон тоороо төрүүлээд улам ашигтай ажиллах юм байна. Тий. Тэдний чинь жишээ нь үр дүн яаж гарах юм бэ? Чи яг юуны төлөө яг ингэж зорж байгаа юм? За юуны төлөө? Энэ болохоор одоо хамгийн гол нь бол мэдээж өөрийнхөө амжиргааны түвшийг дээшлүүлэх тийм ээ бодит орлогоор шүү дээ. Амжиргааныхаа түвшийг дээшлүүлэх тэгээд одоо ахуй амьдралдаа хэрэгтэй өтэй тэгээд өөрийгөө бас нэг залуу хүн бага юм ийм юмар ихлээ тэгээд ирээдүйд бас том компани бүсий захирлууд тиймэрхүү юм болох юм л тэгээд гараагаа бас нэг ийм юмар ихлээд өөрийгөө сорж үзье гэсэн бодолтой. Чи ажлын байр хэдэн ажлын байрыг бий болгож чадах юм? За би эхний ээлжинд бол өөрийгөө тэгээд дүгнэртээ эхнийхээ ээлжинд одоо гахаагаа нэг 100 хүртэл тийм ээ 1 жилийн дотор одоо дунджаар би ингэж одоо нэг 1 жилийн дараа одоо өнөөдөр маргаашнаас эхлээд би одоо гахаагаа авч ажиллаулаа үйл ажиллагаа эхлэхэд 1 жилийн дотор би 100 гахаа бараг төхнө. За нэг 70 гахаа болно манай таны тоо толгой. Тэгээд тэрнээс цаашаа яваад ирэх юм бол би нэг 2 хүнийг байнгын ажлын байртай байлгах болно. А тэрнээс өмнө бол би бас өөрийнхөө одоо байгаа улсуудаа дүүмүүнрээ ажил төлөв байгаа улсуудыг бас хамт дэмжиж болно л доо. Тэрнээс цаашаа би ажлын байртаа олгож бүр өргөдгөх тийм зорилго байгаа миний өөрийн. Зорилго байгаа. Би бас 3 дүүгээ одоо энэ орчин үед чинь зах зээлтэй, англи хэлтэй, компьютертэй ч юм уу ийм одоо үйлдвэрийнхээс оцрохгүй хөлөө олсон хүн болохын тулд тэгэл мөнгө төгрөг дайрч хэрэг гарна. Тэгээ тийм одоо боловсролд нь хөрөнгө оруулах тийм бодолтой зорилготой ажиллана. Хүтэн байна, Макофи юу? За хэрхэн шинсэ? Эрдэнэ сайн дуртай юу? Дуртай ууж ирсэн. Энийг мэднэ. Мэдхүү. За тэрдэн шинсэ. Хүтэн үед гудамжинд даацсахад энэ хөө халуун эрдэнэ шинсэ надад тань болох юм да. Чи тэгээд 200 сая төгрөгсөн чи өнөөдөр өрөө гараа шоучих юм биш үстэй. Үгүй. Үгүй юу? Яг уу. Яг би чамд итгэж байна. 33 олон хүмүүсийн итгэл найдвар чамд очиж штэ. Тийм үү? Тэгэхээр би энэ мөнгийг докторт хийхийг хүссэнгүү. За. 200 сая төгрөг байгаа. За. Чамд 2 7 нэг удаа би байнга сурвалжилж үзэгчтэй танилцуулах болно. Чиний гахаа чинь үнэхээр яг дарагт төхөөд махан дарагт төхөөд ирэхээр дард сурталчлагч би үлгүй хариуцсан. Болж гинөө? Болж байна. 200 сая төгрөг тоолоод ав. За, баярлалаа. Тоол. Бизнес ирж штэ хоёлоо. Эхнээсээ асуудал яг таг байх хэвээр. За, бүрэн байна. 200 сая гэнэ үү? 200 сая. За. Хизээрээс хоёул ашиг авч эхлүүлээ. 5 сарын дараа.
5 сарын дараа. 5 сарын дараа ихний ашиг хэдгээр үлээ? Ихний ашиг нь 215,000 төгрөг. Тооцоогоор. 215 болгож байгаа юм. Тийм үү? Тэгээд 215,000 төгрөгийн ашиг гарна яг мөнгөн дүнгээр. Тэгээ надад 5 нь илж 35 тоороо тооцооны дагав ашиг болж бас үлдэнэ. Нэг 3-9-ийг зарах гэдэг юм шиг. 3-9-ийг дарж одоо тэр хооронд тийж 5 сар тийжсэн тийжүүлийнхаа мөнгийг тэгээ ашиг гаргаж аваад дараачихаа одоо тоороотой болохоор арай их тийжүүлээд тэр нэрэндээ юмр оруулах гэж бол 3 ирэх хаалаа. Дарж бодлоо. Дарж бодлоо. Төсөлт ихлүүтийн алдаараа. За. Өдрөөр уулзъя. Багтаа тавхан мөрөө чам. Багтаа тавхан. Болбоотрын насан жаргал. Тийм ээ. Төвөмг. Томот. Байна чинь би Тэвдээ цалчин. Мэдээ санаа зовоорой. Гэтэ ажил мэж хөдөлгөж чинь нэр болохгүй юу? Болохгүй би өөрөө гамь болно. За. Төсөөх үү? Төслөө авъя да. Авч яах юм? Яахаас. Тусгалтай ч юм уу? Зүгтнийхээ дагуу ажиллаа эхэлнэ. Тусгалтай ч юм уу да? Тийм үү? За найдсаа. Гахаа шахуу эрхлэх төсөл, алтан хаваартай төсөл тийм үү? Амжилтсаа. За, ихэрхтийн алдараа алдахгүй. 27 дараа уулзъя. Хавьч надад байгаа шууд ахад чинь. Яг нь хаяг мөн үү? Мөн. Ураа юм гэсэн юм шүү дээ. За итгэлээ шүү. За, ихэрхтийн алдараа. За. Баярлалаа. За. Бүгд дахиад хэлэхэд дахианы аж ахуй эрхлэх төсөл Монгол гол урлах энэ хоёр төсөлдөр компани хамт олон бас энэ төсөл хөрөнгө оруулалт хийгээсэй гэж би хүсэж байгаа. Цаанхэр өгчийн Монгол нууцлын сезон эхэлж байгаа. 200 мөнгө өгчих юм бол энэ хүн сайхан ажиллана. Залуу хүн их хүчтэй ажиллах юм бол шин санаа байх юм бол бид нар өөрсдөө зүтгэх ёстой шүү дээ. Олон шиг ард маяг бид нар өөрсдөө зүтгэх. Ард маяг зүтгэх боллоо. Баярлалаа шүү дээ. Суглаас 10,000 нэвтрүүлэг эхэлж байна. Алдар юм бэ таны? Цэрэн? Хааснаас нэг Ахмад Дааштай нэг хэдэн цаас өгдөг энийг авах юм уу гэж. Хэдэн төгрөг авдаг юм? 50 төгрөг л өгдөг. 50,000 төгрөг үү? Өдрөл зөө? Тий. Оо за. Тэнийг авахснаа явж. Тэрийг аваад одоо цагаан сархаа бэлтгэл гээдгөө юм болно доо. Би хийх чинь байхгүй ганцаараа хүн бэ. Гэхдээ шуулч мөн энэ ламар нас орсон. За. Ганцаараа одоо аргагүй л явж байгаа хөөр хүүхдгүү. Тийм үү? Тийм хүн. Арай ч үнийг явж байгаа. За хөгшин энэ жил нас орчихсон. Тэр ганцаараа харж үзэх хүн байхгүй. Гэрн хаана байдаг юм? Дэнжимээ цагаан башингууд. Цагаан башингуудад байдаг юм уу? Тий. Усаа барьж одоо харж үзэх хүн байдаг ганцаараа тийм. За одоо ч 50,000 төгрөг аавна. Ганц би тэр мөнгө дороод дуусна. Ямар байв? Сэрэнгүй 20,000 төгрөг. Хөөр юм. Баярлалаа. Зүгээр. Би тондоос их баярлалаа. Агасаар дөгчийн 2 бууз үгүй. Хөөр юм. 30 бууз. Хөөр юм. Өөртөө бууцсан дур нуусгүй үстэй. Ингэж явах гэж. Би хоолойроо хийж чадахгүй сандаа хоосон. Одоо амар 30 бууз. Заад хоолой чадахгүй ч дахиад нэг нэмээд өгчээ. Ганцаараа тэгээ. Цааш сайн хийгээрэй Цэрэнгуй. За. Цааш сайн хийж чадвуу. Баавд нь дүүний гээд үгүй. Өгтөө буузнаас нь танд би ялгаад хийчлээ. Цэрэнгуй. Өстөдөө наслаарай. За. Зүгээрээ өвөө. За миний хүүхдүүд бүгдээрээ ингэж адуулаа байхад нэгийгээ төшөө сайхан болоо. Ажил нэмдэг. Одоо тийм хэд чадахгүй. За зүгээр. Сайхан шинэлгэж гин үү? Сайхан шинэлгэх гэж байна. За, нэгдээ тэр хангагдаж гин. Овоо хангагдчихад байна. Овоо хангагдчихад байна. За. Хэдэн төгрөгөнд ер нь тэгээд юм уу би мэдгүй нөө хүүхдүүд л юм хүн бэлдээд л яаж байна.
Буудаа чимхэх үү? Чимхцээ. Хэдэн бууд чимхсэн? Оо нэг 1000 хийсэн. За болох байгаа. Болно. Болно. Жил мянган бууд чимхэд л. Тийм 1000 гаруй чийдгээ 1000 хүрээд л дөрмдөө тэгээд 1000 жаахан гараад л ядгийг. Энэ жил нэг 1000 хэдхэн нэг болсон байх гайгүй гэхдээ хүрнэ. Одоо хаа өргөж чинь? Одоо би ийшээ нэг шинэ онгорч байгаа юм байна. Гэртээ нэг солонгос дэлгүүр дуусна. Сав суулга нэг тогооны юм авах санаатай юм. Асал болоогод юм авах юм дуустдаггүй. Тийм манай хүүхэн тэр гар дээр тавих юм тэр юм хүмийг бүгд нь авчихсан уу? Авцсан. Гэрээ бидэнд 10 мянган төгрөг өгье гэвэл та надаас л юунд зориулах вэ? Би их баярлж байна тэгвэл. Тэгэхээр одоо би цагаан сар шинийхээ юмд зориулах багтаа хүүхдүүдтэй бас юм хов яагаад. Таяхуу халаасандаа мөнгөтэй явж байгаа юм чинь дүүн танд сайхан шинлээрээгээд хэдэн бууз өгье. За болоо. Яхан буустай нэмэр болог. Тийм ээ тийм. Үгүй юм носгүй. Носгүй ээ. Хөгшөөнд тийм. Цагаан сараар хөгчүүд маань хажууд маань сайхан налаагаа сууж явах сайхан шүү. Намжлаагаа маа 2 бууз. За их баярлалаа. Өдрийн хүнээр одоо зарж байгаа юм. Оо за. Өрөө үнгүй юм носгүй юм чаа яа. Бис үнгүй юм носгүй. Уутны утанд авчих. Утандаа хийчих би. Хүүн утанд нэгээд үгүй. Оо за. За. Айч. Ята. Одоо гэрдээ буцаж ороод тавьчаад буцаа. Харин тийя. Тийм. Энийг хүнд юм болоод буцаад яаж тоотоо буцаа. Би харин би буцаад нэг тэр дэлгүүрээд нэг юу авах гэдэг сав суулган юм. Өөдөө харсан сав суулганы юм авах гэдэг. Сав суулганд минь хоосон буцсангүй ингэж явсан их баярлалаа байна. Яа зүгээр зочин музыканд та баяр. Харин чи та сууд хийж удаа ч юм аа эрдэнэ шиг очиж сууд хийж. Бас ууланд хийж. Болно миний хоо. Зүгээр. Яг нэрхгүй үнгүй юм носгүй хийж. Их баярлалаа. Баярлалаа. Тэгээ сар шиндээ сайхан шиндээрээ. Сайхан шиндээ та бүхэн сайхан шиндээрээ бас ажил үсчин амжилт хүсье та бүхэнд. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийцдэг юм аа. Асрын бэ. Тэгж байгаа л. За цагаасаар битгэл хэр хангагдаж байна? Хангагч жагсан. Хангагч хадаас ирсэн. Ханаас ирсэн? Гоолтай. Хаа шинэлх юм? Энд шинэлээ. Энд шинэлнэ. Тэгнь. Хүүхдүүд дээр ирсэн үү? Тэгсэн. Хүүхдүүд нь хэр бэлтгэдэг хангаж байна? Оо сайхан байдаг. Бэл бүдэл бүх хотод одоо өнгөрөх хоёрын ялгаа нь юу байх юм бэ? Цагаасаар хүлээж авах. Ингээд хөдөө нараа илүү юм уу да? Арай сайхан юм уу? Арай чиглүү юм. Ингээд отод чи хөнгөн шиг зүгээр юм шиг байна уу? Бас уу? Би эмнэлэг тэтгэж яагаад гарч байгаа юм бэ? Олон цагаас сарыг та үр хүүхдийнхээ хоймортон суугаад налагаа суугаад үдэх ёстой шүү. За. Тэлгүй яах вэ? Тэлгүй яах устдаа наслах ёстой. Эмээ минь устдаа наслаараа. За. Сар шиндээ сайхан шинлээрээ. За. За энийг авч. За баярлалаа. Түүнд 10 өдөр өгье гэвэл та юунд зориулах вэ? Одоо эмээ чинь одоо газар явж байгаа хүн чинь эмэндээ зураад би ч одоо эдэг засмуу та наар утгаа. Стимэн тийм үү? Тийм стимэн. Тийм цаасаар болж би танаас мөнгө харуулдаг яах вэ? 10 мянган төгрөг. За. Багч биш мөнгө шүү наа. Би надад их юм шүү дээ миний хөө. Их юм уу? Их юм. За баярлалаа. Цаашдаа сайхан шиндээрээ. Сайхан шиндээрээ. Наад чинь Апо усад компаниас танд өгж байгаа мөнгө юм шүү. За. Эрдэнэ шиг цаавах уу? За ой. Ой, үнгүй юм ногсгүй юу? Ногсгүй. Яа. Би ч бас ногсгүй. Бас энийг гэртээ очоод очих. За. Энд хоёлоо гарын дааруулаад хүн угаад яах юм? Угаад яах юм чөө? За. Тэгж дийлэн үрдчихөө. Өөртөө хийж байна. Мөнгө нь үрдчихөө бас. Ана бүсэн алдороо хүүгийн хавх химик эцчих хойтэй хүмүүс. Бүсэн алдорох нь гайгүй. Оо, таас гой мөнгө. Мөнгө өмсөө. Мөнгө өмс. Ай. Гоё нөө. Гоё. За. Энэ шигтгэн юу юм бэ? Аюун тэгж байгаа шүү дээ. Аюун тэгж юм. Аюун тэгж байгаа юм. Даг бүсвэ. Тийм бай. Алдахгүй хоо. Гайгаа. За баяртай саршиндаа сайхан. Одоо энэ цаг үед бол их хаарж эхэлж байна. Хаарж байна. Би энэ хадгаламжийн байгнаас нэг одонгийнхаа мөнгө авах юм гэж хэлсэн. За. Их очиртэй. Тэгээд би илээс хэлсэн. Тэр хаад тэгээд байж байна. Тэгээд тэднэр явах чинь. 50,000 авах. Тэг. Сансар хийн. Гээ хавтаа тэгээд хэр хэмжээгээр л хийн шүү дээ өөрийнхөө хэмжээгээр. Яг дууц мууц нэг хог могтор авсан та. Яг бэлдэг бас. Бодож өгсөн. Бид бодож өгсөн. Нэг 800 гэсэн үү? Хөгтөлт хийсэн 800 900-аад бод хийсэн тий. 100-аад бод хийсэн. Тий, яг л тэгээд тарчсан. Цаасрын даа юу гэж бодож байна хоёрыг? Гэхдээ яг л уламжлалтын болохоор хүн болгол хийхийг л бодно. Тий, өөрийнхөө хэмжээгээр хийн шүү дээ. Хэмжээгээр л. Таны би бозор дайлах уу?
Өргөм ногсгүй юу? Үгүй яах вэ? Тэгээд нэхэд ногсгүй ч яах вэ? Өгөөд хүн бас авчилдаг. Авчилдаг. Тийм үү. 10 мянга төгрөг бид тэгвэл та юу зорих вэ? Одоо яах вэ? Их л юм шүү дээ тэр ч одоо. Тийм үү. Тий. Цагаан сар зориулна. Химаа тэр одоо хүн химаа. Хүнээс таны зориулах 10 мянга төгрөгийн шалтгаан чинь энэ гудамжаар алхаж яваа бус хөгжүүлэн шалтгаандаа тэнцэх болоо юу гэж бодож байна? Зөндөө бас тийм хэрэгцээтэй бас зөндөө. Өөрөөсөө хөрцөн үсэж байгаа. Байлгүй яах байлгүй. Найзлуу байгаа бах тий. За тэгвэл дүүн ямар ч танд энийгээр дайсан. Бадна. Бах уу? Баггүй яа тийм. Очоод та бол шүгэлцэн үү? Шүгэлцэн үү? Тий. Шүгэлцэн гэсэн яа энийг гихтэй очоод. За баярлалаа. Цаасараас өмнө хогоо дарсан дээр шүү дээ. Цаасаар аргүй. Жинхэнэ би энийг цагаан сарын юуны шиний нэгэнт чам. За та өөрөө л мэд. Тий. За баярлалаа. Баярлалаа сайхан шиндээрээ та. Сайхан шиндээрээ өөрөө ч. Алдар юм бэ? Таваач. Тий. Таваажгаа нас сур хэдийг зовлож байна? 80. 80-ыг зовлож байна. Цагаан сарын бэлтгэл хэр хангагдаж байна? Үгүй яах вэ? 200 төгрөгийнхаа гэдэг хангаж ил байна. Төгрөгийн дээр хангаж гин үү? Хэдэн хүүхдүүд тус нэмэр болж гин үү? Хүүхдүүд байхгүй. За. Одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна? Одоо яах вэ? Гэхдээ л байна. Одоо яах вэ? 20 мянган төгрөг үү? 20 мянган төгрөг хэрэгтэй. Хөгөөд ганц бие юм уу та? Өгшин байна уу? Өгшин байна. Өвчтэй байна. Өгшинтэйг хоёлаа, өгшин өвчтэй. За. Тийм үү, бууз муудаа шингэсэн үү? Шингээгүй юу? Дон танд бууз өгнө. Өчиг бууз өөхтөн дээр хаа. Өөхтөн дээр үү? Тацаага өөхтөн бууз. Өчиг муудаа шүгж байгаа шүү дээ. За юу. Сайхан очоод өгшөнтэйгоо зэгрээд. Одоо ер нь 20 мянган төгрөг болох юм биз дээ. Тэгээд болох уу? 20 мянган төгрөг өгөх юм бол та юу аавна гэж бодож байна? Юу авах вэ 20 мянган төгрөг өгөхөд? 5-ны хаймыг аавна да. Замаа. 20 мянган төгрөг. Баярлалаа. Надад жилэнд Апо хувьцат компани өгж байгаа юм шүү. За, өндөр наслаж буян дэлгэрч 80 төгрөг болтугай гэж өрөөдөө хүү. За баярлалаа. Баярлалаа сашиндээ сайхан шинэлээрээ. За. 25 дугаар суугдлээс 10 мянган нэвтрүүлэг үүгээр дуусч байна. Сар шинд өгчийн хэдэн хөгсчүүл манадаа амьсгаан давхцсан гүйж яваа бахта тэтгэврийн хэдэн мөнгөө цуглуулад тэтгэврийн аягуул зээл тавиал янз бүр л байгаа бах. Цаасаар хэдэн хөгсчүүдээс би юугаач харамсгүй үгүй гисэн. Апо хувьцат компанид баярлалаа. Америкт ажилладаг Балчин Доржихад баярлалаа. Цаасаар өгчийн Монгол дуур амьсгал ороод сайхан байшин Балчин Доржихаа. Хэдэн хөгсчүүлээ бүгдээрээ сар шинийн сайхан өнгөрүүлээ. Баярлалаа үзэгчтэй. Сайхан шиндэрээ. I don't know what to do with myself. Шүлэг гэж болно уу? Шүлэг гэж болно. Бүгдээрээ дандаа зовлон ярьж байхаар зүгээр л би хин нэгэнд авиасын үнэлээ гэсэн. За бичсэн шүлгнээс нэг шүлэг шиж байгаа. Энэ бичсэн шүлэг бичиж байгаагүй юу? Шүлэг бол бичиж байгаагүй. Зүгээр дорн хэлэх юм бол зохиож юм биш тийм үү? Жог хугацаалах. Зарлаж юм өгч юм байгаа юм чи ээжтэй өөрийнхөө биеийг эрүүл нэг бүтнээр наваачиж өг. Болоочтой яваарай. Үгүй ахаа дугаасаа би миний нэвтрүүлэгт орсон юм чинь. Дугаасаа авч ижил гарч штэ. Авч ижил гарна штэ. Тий. Тэгвэл шүлгээ зохиож тэнд цугаа шүлгээ зохиож. Дараач өний би түр зүр ороод чи дөрөөр бодож чадгүй шүлгээ. Тий. За тий. Дараач юу? Одоо энэ цаг үед бол их халаасан чи тэгвэл хэдэн төгрөг байна? 3000 төгрөг. Ох. Тэргээ чи юу зориулах вэ? Би надад уцаа янзлуулах юм. Уцаа гар утасны өвдөрсөн үү? Өвдөрсөн. Найзад бас мэс ширээддэг гар утас өвдөрсөн. Хэцүү байна уу? Хэдэн төгрөг засах юм? 3300 төгрөг өрөх юм уу? Өрөхгүй. Хэдэн төгрөг тутгаа вэ? Одоо энэ юу 14000 шүү дээ. 14000. Найзлуудтайгаа холбогдохын тулд чи гар утсаа янзлуулахын тулд би чамд 10 мянга төгрөг үлээг болох нэ дээ. Чиний хэлсэн шалтгаан энэ голомжоор авах гэж байгаа хүмүүсийн шалтгаанаа тэнцэхүү.
Миний шалтгаан уу? Тэцгүй. Тэнцэхгүй хаа. Чи тэгвэл 10,000 төгрөг өөр газраас олох боломж байгаа юу чамд? Өөр газраас олох боломж юу? Ээж аваасаа өгөхгүй хаа. Өгөхгүй хаа. Чи 10,000 төгрөг юу хийж чадах вэ? Яг энэ хайшаашаа 3 м зайд. Юу хийж чадахгүй үү? Тий. За би дуулъя да. Дуулъя да. Тий баярлалаа хийж байгаа. Дууч юм байна. За дуугчаа сонсож байгаа. Гэхдээ чи айгүй гоё дуулал шүү дээ. Гоё дуулал. Тий. Гоё дуулал. Онцгой дуулах юм бол үлээж авахгүй шүү заяа. За. За тэгээ сонсоод өгөөч. Юу? Зэрвэлцэн торомолцоо хаасаасаа зэрвэлцэн торомолцхон ээж нүдээ бүллэн сүгээ эвэлүүлээд бүмбүн дашуусэр ирвүүдээ нарара хураалж үндиг өргөөд наашлахын торомолцхон ээж нүдээ бүллэн сүгээ эвэлүүлээд бүмбүн дашуусэр ирвүүдээ. Ээж чинь чамд удааслах мөнгө өгөхгүйжсэн чи ээжтэй хайртай байстай. Хайртай. Найзлууд чинь сайн хүн үү? Сайн. Надаа даач яг чи ээжийн тухай гоё дуулсан чинь би баярлаад өгөх гээд штэ. 3400 гараад ир. Тас хавцаа явж гинүү да. Чаа. Энэ хатус юм уу? Тус юм бүгдийн нөлөөлөл надад өгч 20,000 гарч голыг наалгах чинь тэгэхгүй. За. Ингээд хэд болж ийн хэвтэй? 3900. 3900. За мэ. Эдгээр чи өөрөө мөнгө нэмээд уцаалсан дараа тэгэхгүй. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийцдэг юм аа. За зохиолоо тэгээд нэг сонирл жоохон зохиолсон. Тэгээд за нэг аяг ус 72-ыг харьцуулж үзвэс. Ээж өтөөртөө адилхан босуу. Энэ хэн би юм дэлхий гэж үзвэс. Ээж минь биеийг наран гих үдээ. Тэгэл болоо дөрвөн мөрдөлстэй. Хүүгийнхээ сэтгэлийг болохоор аяг устай харьцуулж байгаа байхгүй юу? Тэгээ ээжийнхээ сэтгэлийг даглаатай харьцуулаад тэгээд энэ хэн бие минь харин дэлхий гэж химээвэс ээжийн минь биеийг наран гэж үзнэ. Тэгээд наран гэдэг утга нь болохоор нөө дэлхийгээс эндэх тий. Би ч 5,000 төгрөг өгье. 10,000 төрлөө. Чи бодож чи 10,000 төгрөг гэдэг юм хэвчүүлдэг шүү дээ. Хамт эдгэрэг нь халаасан чи. Надад 200 төгрөг өгч дээ. Зарлам мөнгө яасан чи. Зарлам мөнгө байхгүй өөр хэлсэн. Чи үний хэлж байгаа бодлоо хэлж. Үнэ юу гэж. За ээжээс бэлгээр яадаг ч бодлоо тийм үү? Хамгийн гол нь чи ээжтэй бэлэг авч очих чааг чинь төлөөл би энийг өгөх гэж байгаа. Түүнээс шууд чиний хичээл зүтгэж би ойлгож чинь дөрвөн мөрчлөг аятайхан шүлэг байна шүү дээ. Гой шүлэг байна. Тэгвэл би чам 5,000 төгрөг өгөх үү? Ээжтэй чи энэгээр зүгээр сайхан цэцэг ч юм уу? Юу ч юм уу өөрийн мэдээлэл аваад өчтгөө. Харин хамгийн гол би чамд итгэж штэ ээжтэй зориулж гэдгийг. За ээжигээ сэтгэлийг өрч удаан хэлэхгүй байлгүй дээ. За байлгүй. Атраас би бодоостой явна. Хүүтэн байна шүү нэ. Хүүтэн байна. Таавж алхаж байна. Ээж нь эмдэг ард юм байна. Эмдгөрж яах гэж байгаа. Манай юу яа. Авгаан би жоохон таарах. Авгаан би жоохон таарах уу? Тий. Хотих уу? Хотих. Би энэ яасан? Ундаа өвчтэй. Ундаа өвчтэй. За. Тэгээд би энэ эмдгээр норсон чинь десмантар нүгөө явчихсан байна. За. Бүр шар хадраа нүдсэн. За. Өтөш оччих юм уу яа? Тийш оччих юм болов уу? Тийш очиход чи мөнгө хэрэгтэй юу? Мөнгө орн хэрэгтэй дээ. Эдгээр хэрэгтэй вэ? Орн тэр эмийн авдгийг. Эм нь хэдий? Эм нь одоо айгүй үнэтэй. Хэдий? Нөө таталтай эм. Хэдий? 7-8,000 төгрөг. 7-8,000 төгрөг. Хали хатаас дэдгэрэг байна тэгвэл. За. Тэгэхээр наад чи гэрчлэг группийн дэвтэр мэвтэр яа зарим нэг юм байна уу? Дэвтэр байгаа. Таны бол би идэвхтэй бол гайгүй юу? Би юу гайгүй. Таавал гайгүй юу? Тий. Эхнэр нь жаг хэцүү байна да гэж. Тий. Эхнэр нь жаг унаад байна уу? Унаад байна. Унаад байна. Тий. Хэдэн жил танилж байгаа вэ? 21 жил. 21 жил танилж байна. Тий. Ялтаач лээдээ тийм ээ.
7500 төгрөгөөр юм аваад тэрийг хэдэн өдөр уух вэ? Бараг 7 хоног уучлаа. 7 хоног уучлаа. Тэгээ 7 хоног. Дараагийн 7 хоног яах вэ? Дараагийн 7 хоног бараг групп юм өгөх ба. Өгчих баха. Тэрвэр чинь тэгээд 34,000 гэдэг чинь 5 хоног юугаараа идэж уух вэ бүгдээрээ? Хөрөг чинь хоол их махаагаа юу? Баггүй. Яа найзлаа яг аар цаад явуулсан. Өнөөрөө хаалт хийх юм. Найзлаа аар цаад явуулж байна. Тийм үү. Хордоор цуглаац 10,000 нэвтрүүл эхэлж байна. Энэхүү дугаар 2007 оны хамгийн анхны дугаар, хамгийн анхны 10,000. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энд юу хийж байна? Бэлтгэлээ хийгээд. Юуны бэлтгэл? Хөнгөний тамирчин. Тамирчин. За. Юунд оролцоход бэлтгэж байна? Одоо 2007 онд 3 сард Гонконгийн марафонд оролцоход бэлтгэлээ хийгээл. Бэлтгэлээ хийгээл. За. Найдвар хэр харагдаж байна? Найдвартай л гэж байна. Найдвартай. Ахын төлөө зүтгэж байна. Ахын төлөө зүтгэн. Мэдээж. Бэлтгэл хийгээд ер нь овоо хэдэн төгрөг хэрэг олно ч ер нь хувцснаас авахуулаад энэ малгайлгаа бүрст амар цамцсан байна шүү дээ. Хэрэг болно. Хэрэг болно. Иж ухаас хэсгэлээд. Иж ухаас хэсгэлээд. Им тариа авахна. Им тариа бас хэрэглэдэг юм. Хэрэглэнэ. Хэрэглэнэ. Иж ухрын гүйлгээд бас юу авах вэ? Тэгээд витамин. Тусгай юм идэх үү? Тий, тусгай юм идэх. За. Урд нь ер нь ямар амжилт үзүүлж ирсэн бэ? Азаа оргил тэмцээнд орж ирсэн. За юу ямар амжилт вэ? 15 дугаар аймд орж ирсэн. Хэдэн тамирчнаас? Бүх оролцсон хүн гэвэл 30,000 гаруй хүн. Яг шигшээ тамирчид гэвэл 34 тамирчид. 34 тамирчид 15. Дажгүй амжилт байна, тийм үү? Одоо тэрийг улам ахиулах гэсэн. Ахиулна. Ахиулна. Тий. Сэрэмбэлийн 10,000 төгрөг маяг өгье. Апо үзэл компаниас өгж байгаа мөнгө. Юунд зориулах вэ? Хүнтэй шалтгаан байна уу? Шалтгаан гэж сонсъё. Байна. Ямар шалтгаан вэ? Одоо эмнэлэгт бас шивжүүлнэ. За. Эм тариа хэрэглэх тариагүй авах мөнгө төрөхгүй болчиход. Мөнгө төрөхгүй болчиход. Уг нь хэдэн тамирчтай уг нэг төрөмрөөс уг нь дэмждэг үү юм та нарыг? Биднийг бол байхгүй ш дэмждэг. Дэмждэг. Байхгүй. Бор зүрхээрээ тэгээд дуртай юм болохоор дуртай энэ спорт хайртай юм болохоор Монгол оронд хөгжүүлэх юмсан гээл. Монгол улсын нэрийг гаргачих юмсан гээл. Энийг өгөх юм бол тэгэхээр эмдэр очиж аав тийм үү? Эмдэлт очиад. Хэр хангалттай авах бол хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Үлдсэн мөнгө нь мөнгөлдөх юм биш харин. Үлдэхгүй харин ч. Яг л таарж гинөө. Тий тааруулна. Яг л таарж гин. Ямар нэгэн тэмцээн гинэ? Олон улсын Аз зэрэглэж явжээ. Марафон. Аз зэрэглэх юм уу? Тэнд оролцсон. Сэрэмбэл. Тий. Амжилт гаргана. Гаргана итгэж гин. Тэрэнд 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амжилт гаргахад хэрэгтэй. Хэрэгтэй. Маачд Апо үзэл компаниас энэ чамд 10,000 төгрөг өгч Монгол орныхоо нэрийг дэлхийд дахинд гаргаарай гэж найдаж байгаа шүү. Сэрэмбэлээ. Болж гин үү? Болж гин. Амжилт хүсье. За баярлалаа. Хичээн шүү. Наа чинь олон хүмүүс итгэл явж байгаа шүү. Чиний нэрийг чинь би зургатаар харъя заа юу. Сэрэмбэл төрүүлчлээ гээд. Тэрэнд нь харин бид нар энийг дэмжсэн юм аа гэдгийг өөр. Их мөнгө шээ бас бага мөнгө ш. Ажруулсан. За баярлалаа. Баяртай. За шууд эмдгэрөөгөө гүйчнээсээ одоо шууд. За баяртай. Хаар залхалж байна. Энийг нухсан мөнгө хийхээр. Нухсан мөнгө хийхээр. Нухсан мөнгө хэд гарсан бол 100 гаруй мянга гарсан. 100 гаруй мянга. Ямар л хэлдэг юм? 2 хүн оцсон мөнгө. 2 хүн оцсон мөнгө. Амьдрал ямар шүү вэ? Зүгээр хэвээ. Хэвээ. Хэвээ амьдралаа ер хэсгэл хангамжтай байна уу? Хангамжтай байгаа. Дажгүй байна. Таны нэр хэм бэ? Мегмар. Мегмар. Мегмар чинь таны хувьд хэрэг мөнгө вэ? Яг мөнгө бол янз янз л та. Хэрэгцээтэй хүнд бол над их мөнгө. За. Яг их мөнгөтэй хүмүүсүүд бол яг зүгээр хэрэглэнэ л юм. Тайланд нь багтах бай. Мөнгөтэй хүнд нь орох уу эсвэл мөнгөгүй хэрэгцээтэй хүнд нь орох уу? Би дундаж амьдралтай. Дундаж амьдралтай. Дундаж амьдралтай хүн энийг олохгүй үстэй. Энэ мөнгөний хэмжээг 10,000 төгрөг. Гэхдээ яалаа гэж голох мөнгө бол мөнгө шүү. Мөнгө бол мөнгө. Өнөөдөр чи би танд 10,000 төгрөг маяг өглөө. Надаас л юун зориулах хүндэг шалтгаан байна. Хүндэг шалтгаан бол би танд маяг өглөө энийг. Би энэ мөнгөг авахгүй. Яагаад? Ядарсан хүмүүс өндөө байгаа юм шиг тэдэрт очив. Хүчий гэж юу? Түүнээр 10,000 төгрөг би бас таны 10,000 төгрөг би бас хүмүүс тараач. Болно шүү. Яах. Надад Апо үзэл компани хангалттай зөндөө мөнгө байгаа. Мөнгө хэрэггүй мэн тийм үү? Хамгийн сүүлчийн асуулт амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгт та саналагдах уу? Амьдрал янз янзын юмдаар тогтдог шүү. Амьдрал хайр дээрч тогтно, мөнгөн дээрч тогтно. Мөнгөгүй бол хичнээн хайртай байгаа ч амьдарч чадахгүй, хайргүй бол мөнгөгүй байгаа ч амьдарч чадахгүй. Тэгэхээр надад аль альд байдаг зүйл. Одоо энэ цаг үед бол их мөнгө. Хаа залхалж байна ах?
Тэгээд ажлын шаардлагыг хаашаа мөнгө явуулна. Ажлын шаардлага одоо энэ хүнд байна. Энэ өсөр хүн. Энэ хүнд байна уу? Ажил төрж яриад явчих. Алдар юм бэ? Алдар давг. Давгааха. Энэ их хөшөө штэ. Владимир Ильич Ленин хөшөө. Хоёр нь энэ хөшөөг хараад юм танд юу бодогддог вэ? Энэ хөшөөг хараад уу? Тий. Kodaash энэ хөшөөг хараад юм бодогддог яах вэ? За юу бодогддог юм? Тухайн үед юм хийж идээсэн. Одоо үе өнгөсөс хөшөл байж лаа гэдэг өөр яах вэ? Өөр яах вэ? Тий. Тухайн үед юм хийсэн үү? Давхаа. 10 гэрийг танд би маяг өглөө. За. Мөнгө хэрэгтэй юу? Мөнгө хэрэггүй юм гэж байхгүй. Байхгүй. Давхаа хадгалж би 10 гэрийг маяг гэж би танд өглөө. Надаас л тийм зөвлөх бай. Өний мөнгө зүгээр авчих. Зүгээр авчих. Зүгээр хүндэг шалтгаан байв шууд өглөө. Хүнд нэгэндээ итгэж сайхан цаана байна. 10 төгрөгийг үү? 10,000 төгрөгөө 10 төгрөг 10,000 төгрөгийг үү? Тий. Тэгээд одоо сая одоо энэ хүрээнд зориулж багтаа өөр яах вэ? Хүүхдээ зориулсан ном эрдэнэ сайн сураар. Ном эрдэнэ сайн сураар тийм үү? Ирээдүйн чинь одоо залуу хүч бидний хойшлоо авчих юм чи. Залуу үедээ өгч баярлал авчих. Баярлал авчих шүү дээ. Залуу үе маань яг энийг харин тэгээд хэрэгтэй зүйлээ зарцуулах нь бааж авчих юм биш үү? Зохион нь авчихгүй шүү дээ. Хоёулаа чинь сая юм ямар тоо өгч юм санагдав, ном санагдав гэж тэрийг авчихгүй. Тэгвэл зүгээр өгч юм бол бааранд авчих юм уу? Бааранд авчих бах тий. Яаж мэдээ тий. Орохгүй юм байгаа, ордог юм байгаа яаж мэдээ тий. За тэгвэл энэ 10 төгрөг би танд өгсөн дээрөө дараагийн хүндэг шалтгаан дүүнийг хайсан дээрөө. Дараагийн хүнд өгсөн дээр. Таны халаасан тэгвэл одоо энэ дөрөв нэг дийлэх үү? Надад 180,000 төгрөг байгаа. 180,000. Тий. Яа яа. Баяртай азараад үстэй дуртай наслаарай. Өндөрлөжгүй юу? Өндөрлөжгүй. Дэжгүй. Сарын орлого чи хэд вэ? Сарын орлого нэг 100,000 төгрөг. Ам бол хэдүүлээ вэ? Ам бол гуруулаа. Ам бол гуруулаа. Гуруулангийнх нь бүгдээрээ нийлээл 100,000 уу? Тий. Болж гинүү амьдрал төрж гинүү? Оо тэгэл. Болгох юм да. Болгох юм да. Тэгэл бодог бол. Йоо. Энэ 10,000 төгрөг чиний хэрэг мөнгө вэ? Гайгүй. Гайгүй. Ажил хайж байгаа хүний хувьд бол их мөнгө шүү дээ. Гайгүй би чамд өгье. Өгчээ. Гэвэл чи надаас л юунд зориулах вэ? Уцаар ярина. Уцаар ярина. Уцаар ярих мөнгө чамд одоо байна уу? Байна. Халаасанд байгаа мөнгө чинь энийг дийлэх үү? Дийлэхгүй. Тэгвэл би чамд энийг маягаад өгөх юм бол чи надаас л яг юунд зориулах юм? Чамд ямар хүндлэг шалтгаан яг ямар шалтгаан байна? Уцаар ярина. Тэрээс өөр хүндлэг шалтгаан байна уу? Юу вэ? Гэрлүүгэл ярих гэдэг. Манай гэр дархан болохоор. Тийм үү. Энд ажилд олж ийд энд амьдрах зорилготой л ирсэн л дээ. За. Бүтэхгүй байгаа. Бүтэхгүй байгаа тийм үү. Дахнаас эзээ орж ирсэн. Удчихно. Удчихно. Даханд бол өвн гэрнэ байгаа. Даханд яагаад тэр төрсөн газараа сайхан амьдрий гэж яагаад тэндээ зориулсангүй вэ? Яагаад заавал хотыг зорьсон юм бэ? Улаанбаатар хотыг зорьсон юм бэ? Яг их хөлийн газар тэгээд арай өөрөөр амьдрах юм гэсэн. Багтаа дархан зээсэн тэр их сонирм биш. Өөдөөч ч юм уу сонирхолтой байгаа. Одоо харин үлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургуй үзүүлчихсэн гэсэн. Гадуур явж хаад дэлгүүр мэлгүүр ороод ч юм анхаарлаа сарниулаад. Анхаарлаа сарниулаад явж байгаа. Ажил олохгүй бүр арга ядвал тэгж л анхаарлаа сарниулаад. Тийм үү? Өөр арга байхгүй. Гэрлэгөө яг юу гэж ярих гэж чи? Гэрлэгөө. Мөнгөтэй болохоор очно л гэж. Нээс очихгүй. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж очих юм? Тэр хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100,000-аас дээш төгрөгтэй л гэж. 100,000 дээш төгрөгтэй. Алюминий утсыг аваад. Энэ чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг рүү очиод охин энд ажилтаа болж байгаад мөнгөтэй бочоод очно гэж чи ээж рүү ууцтаад хэлчихдэхгүй. Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэл дээ. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэнийг ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгээ. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөнгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хайгаа дахнаас орж ирсэн чинь болохоор өгчмөр санагдаад байгаа байхгүй юу?
Тэг шалтгаан гэж юу байх вэ? Юу байх вэ гэж. Би Ямар ч хэлсэн тэгвэл эндээ мөнгө очиод ээж тэр очиндоо ямар ч хэлсэн. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч जैन. 27 дуус өглөө зардмыг нэвтрүүлэг 20 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа ундраа ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр он жирөөсөө болохгүй сайхан байна тийм үү? Ажигласан шам. Баярлалаа. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Learning everything for two, doing everything with you, and now that we're Амтрын бай таньцээ. Төмөө үлцээ гэх юм аа. Төмөө үлцээ. Тий. Төмөгч хаан шалгалж байна. Би энэ Ленин клуб руу яач. 10,000 төгрөг ирэх мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Танд би 10,000 төгрөг маяг гэдэг үгүй. Тэгвэл энийг надаас надад юу зориулах вэ? Танд хөдөлж шалтгаан байна уу? Байхгүй надад. Энэ тэгээд ийм олон болол та яах вэ? Өөр шалтгаан хийж чадах уу та? Өөр шалтгаан байна. Байхгүй. Хүн болгоны сайхан авиас байдаг штэ. Танд авиас байна уу? Авиас чи үнэхээр хүнд ховорхон байдаг авиас байх юм бол би танд 10,000 төгрөг шууд маяг өглөө. Надад юм хүнээс гоцтын авиас надад байхгүй. Зүгээр нэг найз нөхдөд уулзаад нэг ууж идэхэд хэмжээнд нэг айдууны эхлэлэг байна. Ууж идэхэд. Тий. Энэгээр хэрэг ууж идэх 10,000 гарна. 10,000 Дажгүй ууж идэх. За тэгвэл танд тодруулах гэсэн чи бүр галзуу авиас баг бас ховорхон. Ачаарал хүсье танд. Уртудаа наслаарай. Баярлалаа. За баярлалаа. Миний гарт яг одоогоор үзэх штэ. 43,900 төгрөг байна. Энэ бол Америкт ажиллаж байгаа Балчин Дорж гэдэг хүн маань Монгол 10,000 төгрөг ямар их үнцэнтэй мөнгөө гээд $100 бидэнд сард нэг удаа явуулж байгаа. Түрүүч удаа та бүхэн бас тэр 100,000-аас хүмүүс тараасаа та бүхэн сайн мэдж байгаа бах. Хэд төгрөг хэрэгтэй энэ чамд? 10,000 төгрөг хэрэгтэй. Яг ч байгаа. Одоо ч ингээд 10,000 төгрөгөөр бол манайх дарханд идэв л да манай гэр бол. Тэгээд замын зардал хийж болно. Тэгээд энэ ер нь хот газар гэдэг чинь тэгээд автобус унааны мөнгө гээд ер нь 10,000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. Мэдээж мөнгө хэрэггүй гэж хэм байсан тийм үү? Яг би чам тэгвэл 10,000 төгрөг маяг гэх юм бол яг юу зориулах гинэ? За ямар ч байсан замын зардалтаа бол зориулж болж чинь. Замын зардлын мөнгө чамд байгаа шүү дээ. За тэгвэл ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй нэг байрал ордог бах та. Ээжтэй юм байрал орох мөнгө байна уу? Ээжтэй байрал цаа хараа мөнгө бах. Хот орсон. Уг нь хүүний хот орчоод ирсэн юмсан. Ээжтэй нэг жаахан байрал орчих гэсэн. Харин тийм үү? Ээж чинь одоо санаа зовоос сууж байгаа хүүдээ. Миний хүү хот газар явж байгаа. Яаж байгаа бол ийж байгаа бол гэж. Гэхдээ чи эрүүл их бүтэн биеэр ээжлэрээ ороход хамгийн аж аргал хамгийн сайхан бэлэгч ээж чинь байх болно. За боли. Тэгвэл чи 10,000 төгрөг нийтлөө чи тэгвэл энэ хаашаашаа байгаа энэ 3 м дотор чи надад юу үзүүлж чадах вэ? Шүлэг өчж чадах уу? Шүлэг өчж юу? Хүүгээд ч яах вэ? Таны халаасан байгаа одоо мөнгөний мөнгийг дийлэх үү? Дийлэхгүй. Хэр юм дөхөж очих вэ? Ерөөсөө бараадахгүй юу? Артахгүй. 5,000. Бас байна. Энэ 10,000 төгрөг би танд маа гэдэг үгүй. Надаас л юм зориулахыг хөдөлгөх шалтгаан байна уу? Би ингэж боддог байхгүй. Тэр нэг зурагтаа гарч ирсэн юм. Нэг та аль телевиз хэлээд нэг 2 хүүхэн таршааны хүүхэд нэг телевизээс ирээд хооллоо. Яг шинэ жилийн өмнө байхгүй. Тэгээ тэр хүүхдийг бодоод би айгу уйлаад тэгээ зурагтаар уйлаад яана ийм хүүхд таараад мөнгөтэй явж хоолнд орчихсан байхгүй. Яг тийм хүүхдэд л өгөх гэж бодсон шүү дээ. Тийм хүүхдэд л өгөөсэй л гэж бодож байна уу? Тань л өгөөд хэрэггүй гэж таахгүй юм шүү дээ. Би тийм хүүхдэд л өгөхийг бодож байна. Үр хүүхдүүд гэдэг чинь тий одоо манай ирээдүйн шүү дээ. Айгу хэцүү биш шүү. Тийм шүү бас тэрээс боддог л болно шүү тийм үү?
тэднийг хараад яг үнэхээр сэтгэл өвддөг байхгүй юу? Амар өрөвдөлтэй. Би дандаа дэгдэж ш. Тэднэрт л өгөх гэсэн гэдэг. Яг тэгээ амьдрал гаргаад өгөх гэхээр хэцүү шүү дээ бид нар чинь тий. Амьдрал яг л ингээл хоолондоо өдрийн хоёрын үнээр хөрөнгөтэй хөрөхгүй тэл амьдэрч ш. Хөрөнгөтэй л амьдэрч нь өөрөөсөө өгөөгчгөр өгч чадахгүй. Өгөхгүй баяа гэж нүдэндээ нүдэмстэй. Яайдаа байц. Яг тэгж амьдэрч. За тэгвэл армон руу би дүүдээ үлдээлээ. Илүү хүнтэй шалтгаантай хүнд нь би өгье гэдэг үү? Та бараг өгье гэсэн ч авахгүй маань тийм үү? Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийцдэг юм аа. Армон дөрөв хэрэгтэй юу? Хэрэгтэй. Юунд зориулах вэ? Шалтгаан бол маш том шалтгаан байна. Яагаад гэвэл өнөө өглөө манай эхнэр нэг шинжилгээ өгсөн байхгүй юу? Тэгээсэн чинь яг хоёр бөөрн томорсон сонолтой гэдэг эмчилгээ хийлгэх гэсэн байлээ. Тэгээд сая ажил дээр явж байгаад тэгээ та нэтрэлийг хараад орох хүсэл төрөөд. За тэгээд зорж ирсэн. Шинжилгээгүүд эднүргийн. Хувийн эмнэлгүүд болохоор чинь зөвхөн эхо энэ тэрэ гэдэг ингээд нэг 4-5 шинжилгээ нийлээд нэг 13,000 төгрөг болт юм байл. Гэтэ өнөөдөр тал шинжилгээг өгсөн. Тэгээд бөөр гэсэнээс одоо маргааш болохоор эмэгтэйчүүд юм шүү дээ. Бөөрийн сонтолмолтны зураг байна уу? Би яг түрүү уцаар ирсэн байхгүй юу? Тэгээд манайх нь одоо гэртээ наваа хэлээд 2 цагаас шинжилгээний хайрыг авах гэдэгсэн. Тэгээд ажлаа хэмжээлээ цайнах гэрлэг гаргах. Чи юу ийдэг? Би юу эргүүл тусгай хамгаалтын хэлтс эргүүлийн офицер хийдэг. Эргүүлийн офицер хийдэг. Сарын цалин хийдэг. Сарын үндсэн цалин нэг 70 гараад 80 л. Армон дөрөв болох юм уу тэгээд? Чамд даалгасан чи хийдэг. Одоо миний халаасан дөө. За нэг 1000 гаруй төгрөг л байгаа. 1000 гаруй төгрөг л байгаа. Энийг өгчих юм бол нэг 11,000 гаруй төгрөг болох нь дээ. Тийм үү? Шинжилгээнд хүрэх үү? Шинжилгээнд хүрнэ. Хангалттай хүрнэ. Хангалттай хүрнэ. Илүү гарсан мөнгөөр нь яах вэ? Илүү гарсан мөнгөөр нь ядаж хүүд нэг витамин авч өгнө дөө. Одоо өвөл байна. Бас витамин бас ядаж нэг адууны махаа цанаа зөчл бас бөө амин юм шиг дээ. Тийм шүү. Ирээдүйд ярих чинь ингээд наантай цантаа гаргацаасан сарда 100,000 авсан салинга буухыг хүлээгээд залуу хүн амьдрал болж гинүү. Яах юм бэ одоо тэгээд? Ер нь тэрийг харах юм бол бас битгүй хүн залуу хүн бол жоохон хөдөлгөөнтэй байна шүү дээ. Ирээдүйг маш сайхан төсөл. Ирээдүйд ер нь улс орныхын төлөөр нэг хий бүтээнэ гэж бодож байгаа шүү. Яагаад тэгвэл би чамд яг энэ хавьд тасаг сайхан цэвэрлэх үү? Бэлнэ үү? Бэлээ. Хогон шүү надад байна. За, цэвэрлэе. Цэвэрлэе. За. Би чамаас харамлаач яах вэ? Магадгүй манай үзэгчид намайг жоохон яаж бодгоо. Хотлоо яаж яах чинь зураг баримт байхгүй, зураг байхгүй байхад нь яаж мөнгө өгж байгаа юм гэж намайг буруутгаж магадгүй. Гэхдээ бид нэгэндээ итгэх шиг сайхан зүйл хаана байна тийм үү? Итгэл бидний алдаараа ихнэрийг очиж шинжилгээг нь аваарай. Ой сайн байна хаа. Сайн байна уу? Тэдүүдээ хасаараад өгөө. За ээжээр. Тэгээд энэ мөнгөийг би чамд өгч чинь итгэл бидний алдаараа хүнд итгэх шиг сайхан юм байхгүй. Бас энийг аваач. Бас өөрний хүнд итгэл өгөөрэй тийм үү? Тийм. Танил зинэрийн гэлээ. Сэрод. Аха. Баярлалаа. Би яг үнэн бод шалтгаанаа хэлсэн шүү. За, баярлалаа. Тэрж ажиллана. Монгол сайхан байна Балчиндорж хаа. Цас ороод гэхдээ цаг агаар дулаахан сайхан байна. Үзэж та бүжигсэн 2007 онд өөртөө хатуу зорилго тавиад төр рүүгээ тэмүүлж хөдөлмөрлөх юм бол энэ 10,000 гойтхоо энээс их мөнгийг та бүхэн халаасандаа хийнэ. Сэтгэлээр битгий унаарай. Модны мөчр хуугарсан чинь надлуу тэмүүлдэг шиг таажсан ирээдүрөөгөө тэмүүлээсэй гэж би хүсэж байна. Баярлалаа үзэгчдээ. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дор сууглаас 10,000 нэвтрүүлэг. Энэ удаагийн дугаар маань яг юурийн гудамж гэдэг нь би сайн мэддэггүй. Ямар ч үсэн Цирки Фантаун тийм үү? Залуучууд нэлээд сургуулдаг газар. Тийм. Хэлцээ нэр юм бэ? Инх хоёр ихний оролцогч. Хаа урж алхалж байна? Ой, Циркро. Циркроож яах вэ? Найстаа уус. Найстаа уус тийм үү? Чиний халаас нь энэ мөнгийг дийлэх мөнгө байна уу? Чи л мангар баян юм байна. Тэгвэрэ мөнгө авах гэсэн хамаагүй. Би чамд энэ 10,000 төгрөг маяг өгье. Хүн болгоно мөнгөний асуудал байдаг шүү дээ. Мөнгөний хүсэл хязгааргүй тийм үү? Эний чинь дийлэх мөнгөн дээр чинь дахиад би нэмээд өгвөл чи надад талаад юунд зориулах юм? Нэг үү? Тий. Годомны нэг хин нэг ядуу хүнд зориулсан. Ядуу хүнд зориулсан да. Тийм үү? Ерөн чи зүгээр урд нь өөрийнхөө халаасанд байгаа мөнгнөөс тэр хүмүүс зориулж ирсэн үү? Зориулж ирсэн.
тэр хүмүүс чиний зориулсан тэр сэтгэлийн мөнгө чи юунд зориулдаг бол гэж чи боддог бай. Ер нь голцоо хоол ундаа зориулдаг. Тэгэл итгэж гэж байгаа тийм үү? Явц чиний халаас нь тийм их мөнгө байгаа. Би ч тэр мөнгийг чамд өгсөн дээр эсвэл магадгүй энэ гудамжаар алхалж яваа дараагийн хүнд боломж олгосон дээр. Дараагийн хүнд боломж олгосон. Боломж олгосон дээр тийм үү? Өөрөө чи сарын орлого хэд вэ? Би өөр 2 та. Ер нь зүгээр магадгүй хүнд өдөр тутамд хэрэгцээний мөнгө хэрэгцээ тавьдаг штэ. Тэр мөнгөийг хаанаас олдог вэ? Голцоо ер нь ээж аваасаа. Ээж аваасаа л. Ээж аваасаа авсан мөнгө чинь халаас нь инээс их байна гэхээр гоё юм аа тий. За ажралсан их хоёраа. За баярлалаа. Баярлалаа. Амьдралын утга учир мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Дараагийн оролцогчид бид нэр одоо гуруулаа бүр болсон. Таны нэр юм бэ? Баярч юм. Чимээ чөлөөж байгаа чангаар идэхүү. Манай гурав дахь оролцогчийн нэр нь юм бэ? Итгэлт. За. Чимээ чинүүгээр юу хийж нарж байна вэ? Хүүхдээ сэлхэн гаргаад байж байна. Чимээ чи танайд хэрэг мөнгө вэ? Боломжийн мөнгө тийм үү? Таны халаас нь байгаа мөнгө энэ мөнгийг дийлэх үү? Дийлэхгүй. Нэлийн даагуур нь эсвэл жоохон төгөж очих юм уу? Төгөж очихгүй баха. Чимээч би танд энэ 10 өдрөг маа гэдэг вэ? Надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Тэгэхээр та нэг надаас болоод юунд зориулах вэ? Танд мөнгөний хөлтөг шалтгаан байна уу? Би одоо 3 хүүхэдтэй л дээ. За. Тэгээд нөгөө 3 хүүхэд ч одоо ингэ хичээлийн ном худалдаж аавн, судалж аавн. Энэ зориулах. Тийм үү. Нэг нь ч ном авч өгөөд. Ном аа. Юу нэг сарын нэг нь та хэдэн рүү зарцуулсан бай? 3 хүүхэдтэй зориулаад. Таны гэр бүл. Гэхдээ 300 мөнгө. 300 орлого хэд вэ? Сарын орлого яг мэдэхгүй байна тооцож. Тооцож мэдэхгүй байх тийм үү? Чимээ чи надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Та би таныг танд өгөх юм бол та бол хүүхдүүдэд нэг хэсэг хүүхдэд ном авчих юм байна шүү дээ. Би энэ мөнгийг танд өгсөн дээр эсвэл дараагийн хүнд боломж олгосон дээр энэ гудамжаар олон хүмүүс алхалж яваа шүү дээ. Надаас боломжгүй юм бас байж байгаа. Тэр эцсийн асуулт. Мөнгө цагаан нүд улаан гэдэгтээ та саналэгдэх үү? Мэдгүй. За шимэгч баялаа ажралцсан дээр. Одоо энэ цаг үед бол их Энци ядар юм бэ? Миний нэр Эренчин гэдэг. Скватер дүүрэг 2 дугаар хараа. За 2 юм бэ 17-аад суудаг. 17-аад суудаг Эренчин гэдэг хүн байна. Эренчин хаавж алхалж байна. Оо би энд нэг хайрцагт сонь залтын 44 дүүгээр салбар. За тэр сонингаа авах гээл явж. Сонингаа авах гээл явж. Тэтгэр хэдэг авдаг бай. За тэтгэр хэлчих юм аа. Хэлчихвээ. 77 мянга. Ер нь хурж ирээ 77 мянга. Амбул хэдүүлээвэ? Хүрэхгүй байна уу? За яргаа одоо амбул ча хөөхтүүд 3 хөөхт хамт арчцээгээд ер нь 7 8 10-аад хүн байдаг. Хамт амьдарч. 3 өрөө байртай. За. Хүрэхгүй юм. Одоо хөөхтүүд 60 мянган төгрөг өвөлдүүлдэг. 77-гийн чинь 60 нэгчгээр 3 өрөө байранд. Энэ чи бас гөгшөөн чинь би олон жил ажилласан бас нэг харманы мөнгө, тамхины мөнгөгүй явж болохгүй байна. Болохгүй байна тийм дээ. Хөрөлцөхгүй байна. Гөгшин бас 68 мянга авдаг. За гөгшин байна. Тэгээ 3 хүүхд маань юу хийж байна вэ? За баггүй ажилтаа ингэ байна. За. За нэг хүүхэд Солонгост байж байгаа хүрээд ирсэн. За. Ажил 2 хүүхэд нь. За. Нэг хүүхэд Японд байж байгаа хүрээд ирсэн. Бас жирэмсэн болоо. Хүрээд ирсэн. Одоо байна ажил. Ажилгүй л байж. Нэг иймэрхүү. Эренчингаа. Энэ 10 мянган төгрөг таны хувьд нэлээ их мөнгө байж таарах нэ дээ. Их мөнгө байж таарах. Тэгэхээр ирж байгаа би таны 10 мянган төгрөгийг маягаад өгөх юм бол та надаас болоод юунд зориулах вэ? Танд үнэхээр хүнсдэг шалтгаан байна уу? Да, лайт юм бол одоо чинь Ахмадын баяр гээд бас юм байна. Ер нь мөнгөний хэрэгцээ бол байна л да. 10 мянган төгрөгийг ч аваад одоо 10 дамбулд нэг л за нэг 2 хоногоо хаал авъя гэхэд мах аваад дээр нь талах тэгээд нэг жижиг холц авах чинь тэгээд
нөхгүй л байгаа юм шүү дээ. Үгүй байгаа юм шүү дээ. Тэндээ. Гэтэ дүүдний нь олон биш ганцхан ширхэх л байгаа юм. Би энийг үнэхээр хүнтэй шалтгаан түнд өгөх гээд хайгаад байгаа байхгүй юу да. Гэхдээ надад чи хайтайхан харагдаад байна л да. Гэхдээ хайтайхан харагдаад байна л да. Тэгвэл таны хараад хоёр би дүүний нэг танд өгсөн дээрээ өсгөл хоёулаа дараа чи өөр хүнтэй шалтгаан түүнийг хайсан дээрөө. Тэгвэл тэрэнд бол би бас хэдийгээр сайхан харагдаж байгаа ч гэсэн надлогч гээд байх юм л да. Энэ 10,000 төгрөгөө дараа чи илүү хүнтэй шалтгаан түнд өгөхөөр дүүн өөртөө үлдээлээ. Харин төгсгөлд би танаас ганцхан л зүйл асууя. За. Амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгтээ санд нэгдэх үү та одоо? За бас арайч нэг мөнгөн дээр тогтоод байх юм чи юу юм те. Хүний амьдрал гэдэг чинь арайч нэг мөнгөөр хэмжигдэх чинь биш юм шиг бодогдоод байгаа юм. Суулж өнгөрсөн амьдралаа бодохоор амьдрал мөнгөн дээр тогтохгүй юм шиг. Тогтохгүй л байна. Зүгээр мөнгө л хэрэгтэй л дээ. За баярлалаа ирж байгаа урт удаан наслаараа аж жаргалтай танд. Баярлалаа танд. Ахмадын баяр болж байгаа. Танд баярын мэнд хүргэе. Энэ 10,000 нэвтрүүлгийн маань бараг 19 20 дахь дугаар юм байна. 20 дугаар оролцож байгаагийн хамгийн царайд өсөх нь магадгүй чи яах. Юу гэж дээ. За энэ зүгээр нарийн байдаг. Жаахан наашаа сууж та хоёулаа микрофон чи өөрөө чи яриа савахгүй шүү дээ. Тань чи нэр юм бэ? Ундраа энэ хаа үрж алхаж байна вэ? 3-4 орд юм лээ. 3-4 орд. Тэгээд утсаар яа. Утсаар ярина. Тэгээд нэг хороолоо. Хороод орж яах чаа? Тэр ноц шул. Ажил хайгаал явж ийн гэж айгүй гондуухан байцсан вэ? Ажил авахгүй юу? Яг өөрөө яг ямар ажил хайж яваа юм? Хийж чадмаар л. Юу хийж чадахгүй өөрөө? Эмхтөөний хийж чадах л. Эмхтөөний хийж чадах л ажил тийм үү? Ер нь нэг л гондуухан, хоолойны өнгөцийн хүртэл гондуухан. Нийтэхгүй гэж гондуухан явах юм. Амьдрал сайхан байна. Нарны дэ яг хэний ч ялахгүй тус чинь харж гинөө. Сэтгэлээр унах ерөөсөө болохгүй. Амьдрал бүтшил таараа. Ундраа.